Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ та бүхэндээ энэ үчи мэндийг энэ өрөөний мэндийг хүргье. Монголын залуучдын холбоо TM Plus-тэй хамтран бэлтгэж байгаа хар жагсаалт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За тэгэхээр Монголын залуучдын холбооны их хурлаас өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголд болж өнгөрсөн үйл явдлуудыг нэрлүүлж хар ба цагаан гэж үйл явдлыг ангилах зарчмаар улс төрд сонгож болох хүмүүс ба сонгож болохгүй хүмүүсийн хар цагаан жагсаалтыг гаргах зорилготой Улаач хүн Монгол гэдэг хэмжээний хөтөлбөрийг өрнүүлж байгаа. За хөтөлбөрийн хүрээнд олон чухал ажлууд хийгдэж байгаа. За тэгэхээр энэ хөтөлбөр маань 21 аймагт Монголын залуучдын холбооны суурин дээр нэлээд идэвхтэй явж байна. За нийтдээ иргэдээс бол өнөөдрийн байдлаар 208 үйл явдал нэрлэгдэж ирсэн. За эдгээр 208 үйл явдлын талаар иргэдээс 14 гэсэн мессежний тусгай дугаараар санал авснаар үйл явдлуудыг эренбэлж Монголд болж өгсөн үйл явдлуудаас хамгийн харин аль вэ? Тэр үйл явдалтай хэн холбоотой гэх мэтэр асуудлууд яригдж байгаа. За мөн Монголын залуучдын холбооны MyFCG гэсэн сайтын манай шилэн систем байгаа. За энэ системээр ороод өөрсдийнхөө өнгөрсөн хугацаанд Монголыг муухай харагдуулсан, Монголд тулгамдж байгаа энийг шийдвэл Монгол сайхан болох талаар өөрсдийнхөө санал бодлыг өрнүүлж, за энэ нь Монголын маргаашийг гэрэл хийхдээ сайхан болгоно гэж залуучдууд итгэж байгаа маа. За ингээд өнгөрсөн удаагийн нэвтрүүлгээр бид нар үзэгчдээс 17 мянган үзэгчийн санал авсан гал ба түүний тойрсон асуудлууд сэдвээр бид нар ярилцсан. За энэ асуудлын хүрээнд бид нар хар тамхины хэрэглээг гайлын үйл явцтай холбож тайлбарлахыг хичээсэн. Яагаад тэгэхээр гайлын хяналт шалгалт сайн биш байгаагаас шалтгаалж иргэд хар тамхинд дондох. За тэрэнд мансуурлах сэтгэл сөрөг нөлөө үзүүлж байгаа бэлтгэл бүтээгдэхүүнүүд монгол улсын хилээр нууцаар орж иж, за энэ нь Монголын залуу үед бол сөргөөр нөлөө үзүүлж байгааг талаар нэвтрүүлгийг та бүхэнд хүргэсэн байгаа. Ингээд өнгөрсөн хар жагсаалт нэвтрүүлгийн галт ойрсон дуулынууд хэсгээс зарим бичлэгийг үзээд өнөөдрийнхээ дугаарт шилж орё. Бид нар яг 90 одож байна. Өнөөдөр 2 дугаар сарын 21-ний өдөр 21-ний өдрийн 11 цаг болж байна. За тэгээд бидний энэ бол Бэж арга гэдэг нэртэй монголчууд бараг их юм мэдэх баг. Энэ арх бол Монгол улсын хилээр орохыг хориглодог арх. За тэгээд энэ бид Бэж хотын гудамжийг та харж байгаа. 90 хотын гудамжийг за энэ бол Өвлэн гэдэг нэртэй 90 хотын гудамжууд байж байна. За тэгээд энэ Бэж арга гэдэг шилэн юундаа бол саундаа бол 12 тэгээд суулсаад тэгээд орох нь ус шинэ за ингээд Фото скотч. За ингээд энэ бүтээгдэхүүн маань Улаанбаатар очихгүй юу? За Улаанбаатар болсон. Усаа дээр бол ямар саадгүй мэдчихгүй юм гараад ирж байна. Хоосон нэг шиг биш шүү дээ. Тэр маань ингээд зүгээр ороод чинь. Энэ бүгд ямар ч лац байхгүй. Тэгээ энэ бол гайлын юм уу хяналт шалгалтын байгууллага энэ шалгах ёстой. Ягаад тэр юун шингээ энд хийчихв. Тэ энэ зорилтын энэ бүгд лацхгүй байна. Тэгэхээр өөр шингээ энэ хийчих биш үсттэй гэдэг ингээд шалгах ёстой гэж үзэж байгаа. Тэгээд одоо ингээд нөхцлөд ийм төвшөнтөл манай гайл байна шүү гэсэн. Сайд сар дагуулж л тэгээ одоо бид бол энийг газар дээр нь ингээд ус учраас газар дээр нь ингээд устгачи. За ингээд одоо энэ хоосон. Энэ бол нөгөө талын хар хийж тавтайгаа байж. Тэгээд харж ус замын үед гэсэн бичих байна. Энэ дацламбан задарсан юм юу савуулсан байна вэ гэж үнэхээр одоо хяналт шалгалтын анхаарал хандсан шүү татах хэрэгтэй юм байна аахгүй. Гэтэл байдал нөхцөл байдал газар дээр юм л. Тэгээд бид ер нь одоо хилээ хэр сайн манж байгаа вэ? Бидний
хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдал маань ямар төвшөнд байгаа гэдэг үнэхээр бас итгэл өнзөлүүлж байна. За бичлэгийг харлаа. Тэгээ миний хувьд бол режин улсын эдийн оруулахыг нэвтрүүлэхийг хоригдсон бүхэлдэн авдар архив хил гайлын ажилтнууд хардгуугаар ингээд нэвтрүүлсэн байх гэж бодохгүй байна. За тэгэхээр та бүхэн өнгөрсөн удаагийн нэвтрүүлгээр гайлд орсон асуудлуудаар ярьсан бичлэгүүдийн нэвтрүүлгийн зарим хэсгийг үзэж сонирхлоо. За энэ удаагийн одоо нэвтрүүлгийн хариуг маань за гайл хяналтын байгууллага маань ямар арга хэмжээ авсан талаар бид нар тодорхой мэдээлэл ирүүлэх байхаа гэж бид нар найдаж байна. За ингээд өнөөдрийн ард жагсаалт нэвтрүүлгээр бол иргэдийн дундаас 13,000 орчим хүний санал авсан барилгын аюулгүй байдал хяналтын асуудал тэрэн дээр Эрдэнэт хүний амь нас эрсдэж байгаа гэсэн сэдвээр хулгайчгүй Монгол сонины 36-д нэрлэгт 36 шахт 36 гэсэн тэмдэглэлтээр тэмдэглэгдсэн энэ бүлэг асуудлаар за энэтэй холбоотой нийтдээ 10 орчим иргэдийн гомдол яг бодиттой асуудал төр ирсэн. За тэгэхээр эдгээр асуудлуудаар ярилцгаад бид студид зочдог болсон байгаа. За тэгэхээр би хэд хэдэн зүгээр бодиттой зүгээр интернетэд мэдээллийн хөвлөөр цацгдсан цөөхөн мэдээллүүдийг цацгаж үзэж байгаа. Жишээл Баянгол дүүргийн 1-р хороонд 12 настай охин одоо барилгын зураг зурж исэн машин дарж унсан хэрэг нэлээд шуугаанд тарьж исэн. За онцгой байдлын ажилтан барилга дээр шаналж шалгалт хийж явахдаа барилгын осолд өртөж бэлтсэн асуудал гарсан байгаа. За хаавал дүүрэгт өргөцсөн охин оройн хэсэг унснаас болж 26 настай залуу амьсаа алдсан. За нарны титэн худалдааны төв ойролцоо дүүжин шатны бэхлэгээ одоо гэмтэж тасарснаас 16 давхраас одоо төмөр унж одоо Land Cruiser машинтай зам дээр зочиж исэн хүн зүрхэгдэж одоо амьсаа алдсан ийм тохиолдол байсан гарч ирсэн. За барилга дээр ажил хийж исэн барилгын залуучууд дүүжин шатны тоос унсаар гуруулаа одоо хаавал дүүрэгт унсан юм одоо тохиолдол бас гарч ирсэн. За Чингэлтэй дүүрэгт лифт засчулсан лифтийн ажилчнууд өөрсдөө бэхлэгээ хийхгүйс болж одоо 3 залуу лифтнээсээ шууд унж лифтээ унж тэр лифтний хонгилд унсан юм харамсалтай хэрэг гарсан. За гэх мэтээр энэ тоочдох юм бол маш олон асуудлууд одоо энэ барилгын салбарт байгаа. За энэ дээр бид нар бол ямар нэг хүнийг буруутгах гэхээсээ илүү яагаад өнөөдөр манай барилгын салбарт тэр дундаа одоо энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал одоо ийм одоо ноцтой хэмжээнд очвоо ийм олон залуучууд бас одоо амьсаа алдахад хүрвэ гэдэг нь бол Монголын залуучдын байгууллага сэтгэл хөдлөлөөр зөвлөж байгаа. За тэгээ энэ удаад бид бүхэн студид за нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр хяналтын улсын ахлах багцаагч Цэцэг Бадамгааг за Монгол улсын зөвлөх инженер оюун цэцэгчийг студид урьсан байгаа. Тэгэхээр та бүхэндээ бидний хөдөлгөөний авч хүрэлцэрсэн одоо талхал илэрхийлье. За тэгэхээр та бүхэн маань бас сая мэдээлэлтэй танилцсан баг те. Ер нь бол олон нийтийн мэдээллийн хэрэгслэрийн зочдолсон мэдээлэлүүд шүү дээ. Тэгэхээр яг өнөөдөр одоо энэ барилгын салбарт учирж байгаа тохиолдож байгаа ослын төлөв бид нар бол юу гэдэг нь одоо шил зөвхөн одоо барилга дээр ажиллаж байгаа хүний тухайн асуудал гэдэг харах гэхээр барилгаас унсан хүн зүгээр явж исэн энгийн иргэн бэртгэс хэсүүлээд ингээд тал талдаа энэ одоо хяналт одоо шалгалт гэдэг юм уу хариуцлага гэдэг юм уу ийм зайлшгүй шаардлагатай юм шиг харагдаж бол олон өнцгөөс ингээ харахаар энэ бол олон тохиолдолд нэг бид нар зөвхөн жишээ болгож дурдж ярьсан байна. Тэгэхээр би оюун цэцэгчээс улсын зөвлөх инженер оюун цэцэгчээс асуумаар байна л да. Ер нь энэ барилгын салбарт энэ аюулгүй байдал хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нь Монголд өнөөдөр ямар төвшөнд байгаа вэ? За энэ өрөө амгалангаа айлтгая та бүхний. За энэ бол чухал сэдвээ үнийг хэлэхэд. За тэгээд өнөөдөр энэ барилгын салбарт осол бол одоо үнэхээр ард түмэнд бас нэг харж агсаалтанд орхууц тийм хэмжээнд бол ер нь очоо авсан шүү. Яагаад гэвэл Монгол улсад бүтээн байгуулалт их болж байна. Бүтээн байгуулалтанд бид нар тэр стандарт норм дүрмээ мөрдөөд хүмүүсээ сургахад бэлэн биш байсан. Үннийг хэлэхэд хөгжил нь биднээс жоохон төрүүлсэн болов гэдэг дүгнэлт би хийж байгаа өөрөө мэргэжлийн хувьд. Гэхдээ бид нар монголчууд ямар ч үед тийм ээ тэр гарцыг хайдаг. Тэгэхдээ тэр гарцыг бид нар одоо хүнийхээ амиар төлөөд л бас гарц
олдсон жоохон биднэрт харамсалтай байдаг. Гэхдээ бид нар алдаан дээрээ дөрвөлөөд одоо давтахгүй байхад л одоо бүх асуудал төрийн байгууллагт тэр хувийн байгууллагт тэр би өөрөө ч ажил олгогч. Тэр зүгээс өнцгөөс харахад бол бид нар хамтраад бас нэг үе бодоход арай л дээр болсон. Гэхдээ хүний амь үргэлдэхгүй их юм баталгаа байхгүй болчиход байна өнөөдөр. Энэ нэлээд олон талаас нь авч үзнөхөөс 1-2 хөвгөлбөрөө энийг бас хэлчих асуудал ш. Нэлээд л олон судалгаа гаргасан. Зөвхөн 2014 оны би судалгааг зүгээр жишээ авахад тийм ээ. Тэнд нийтдээ бол одоо энэ статистик тоо баримтаас би авсан л да энэ. Тэгэхэд чинь энд бол нийт 42 хэрэг шүүхэр шийдэгдсэн. Монгол ч бүх ослоо бүртгэдэггүй шүү дээ. Зүгээр энэ ямар тоо үзүүлэлттэй гэдэг чинь энэ шүүхэр шийдэгдсэн гэдэг чинь мэдгдсэн хүний амьттай холбоотой хүнийг өөрөө л татуу болгосон юм л энэ дээр бичигдэж байна. За тэгээд энэ дээр энэ мэдээч хэрэг 46 нийт шүүхэр шийдэгдсэн эргүүд бүгд нарт туншуулсан хэрэг яасан. За эндээс бол мэдээч хэрэг тэр юмнуудыгаа ангилж үзэн энд бол мэрэгжлийн хяналт гол үүрэг гүйцэтгэж ажилдаг. Бид нар мэрэгжлийн хяналтад муулаад идэх болохоос өнөөдөр мэрэгжлийн хяналт бол биднэрт бол яг л алтан гацсан. Чиглүүлсэн үнийг хэлгээд. Өнөөдөр хууль журам эднийхээс л одоо бид нарыг нэгтгэж өгсөн шүү дээ бас ч гэж. За тэгээд мэдээч хэрэг ажил хийж байгаа хүнд алдаад гардаг л байх л да янз янз. За энэ хэрэгүүдээс би юу гэж хэлэх гээд байна вэ? Давхар сан доогоор бол нийт энэ торгуулийн арга хэмжээ бол 3 байд юм байна. Албан тушаал эрхээ хасуулсан 12 хэрэг байд юм байна. За ял авсан бол 6 хүн байна. За тэгээд тэнсэн аргалзах ял авсан 32 байна. Одоо ерөөсөө л өнгөрүүлсэн гэсэн үг шүү. За хэргийг хэрэгсэхгүй болсон 16. За тэгээд давхардаагүй тоогоор бол 46-аас 42 нь энэ хэрэгт холбогдсон гэсэн үг. За хүнтэй холбоотой энэ улсууд 56 хүн холбогдсон 42 хэрэгт. За ийм зүйл анги гарч ирж байна. Энэ бол биднэрт бол одоо энэ жагсаалтанд гарч ирэхээс өөр замгүй үзүүлэлт байгаа шүү дээ тийм ээ. Энэ ард түмэн энэний ард чинь 40 хүн өнчирсэн. 40 хүний амьдрал доошоо орсон. Их олон хүн үнэхээр хэцүү амьдрал руу хэцүү давхар руу орсон ойлгомжтой. Энийг мэдээгүй ш нийтээрээ мэдж байгаа. За барилгын салбар яагаад бусад салбараас ингэж их давлгаалаад байна гэхээр барилгын салбар жоохон сахилахгүй явсны минь шийтгэл юм уу да. Үнийг хэлгээд жоохон эмгц зохион байгуулдаг. Технологи төрүүлүүлчихэд өөртөө хүнээ бодоогүй нэг илрэл юм уу л гэж би харж байгаа. Хугацааны хувьд бол ер нь яг эрчимтэй өсгөж байгаа барилгын салбарыг одоо бид нар өөрчлөлөө харж хүнээ хэлж чадаагүйтэй холбоотой гэж та юу гэдэг вэ? Тийм, ерөөсөө тэр түүнээс бид нар чадахгүй мэдэхгүйтэй биш. Төрүүлээд юмаа тооцоо, төсөвлөөд одоо юмаа ер нь тооцдог тийм ээ. Барилгынхаа материал төсвөө бол айгүй гоё тооцоо гаргацдаг. Энэ 16 давхар байшин 2-3 тэрбум босно. Дараа нь 20-30 тэрбум болгож зарна гэдгээ тооцсон, сайн тооцсон. Тэрний чард тэр тосгой чинь өөрөө очиод өргөдөхгүй шүү дээ. Өөрөө очиод тэр шавар зургахгүй шүү дээ. Хүн ажиллана. Хүн гэдэг талаасаа хүнээ огт бодоогүй дээ биш. Хүн ямар өсөлт гарах вэ? Тэр хүн чинь тэрэнд сургагдсан бид өнөөдөр. Тэр шатамжлагыг чинь нэг хүн чинь тэр олон ажлыг зэрэг хийж чадахгүй л. Тэрийг л бид нар алдаа тооцсон. Хоор тооцоогүй ш. Тэрийг төрүүлээд харж чаддаггүй. Баг хамт олон болохоор зэрэг өдрөө одоо барилгын салбар чинь нэг хэсэг сая шуурлаа ш. Ерөөсө өдрөө ажилчдаар л ажилчдаа бага бүрдүүлж ирсэн. Сүүлийн одоо 2-3 жил арай өөр болсон шүү. Одоо энийг бол бид нар бол нэг гэгээтэй талаас нь биш гэхэд бас л хүний амиар тоглолцсон бол тэр би арай дээшээ тэрэн дээр бид нар алдаан дээрээ сурж байна гэж хэлмээр байна. Өөрөө мэрэгчлэлний хувьд. За баярлалаа. Мэргэжлийн хяналтын хувьд ер нь энэ барилга дээр тохиолддог нийтлэг бэрхшээл хүндрэл за мэргэжлийн хяналтын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай та бүхэн үзэгчтэй танилцуулаач. За та бүхэнд орой минь хүргэе. Тэгэхээр хөдөлмөрийн барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал бол өнөөдөр бас тодорхой хэмжээгээр та бүхний одоо энэ ярьж хэлж байгаа энэ нэвтрүүлгийн хүрээнд авсан судалгаа энтрийн хүрээнд бол бас хүмүүсийг сэргийлсэн, хүмүүсийг айлгсан, хүмүүсийн одоо анхаарлыг татсан ийм асуудал мөн үгүй мөн мэдээж ирэх хүн өглөө гэрээсээ гараад орой гэртээ буцаж ирэхгүй байна гэдэг бол маш том одоо тийм үйл явдал. Тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллагаас бол энэ ялангуяа энэ барилгын салбарт гарч байгаа үйлдвэрлэлийн ослоос өрсөн сэргийлэх ажил олгогч нарын эрх үүргийг одоо улам одоо сайжруулах ажил олгогчийн зүгээс ажилтныхаа одоо хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлын хүрээнд онцгой анхаарах энэ асуудал дээр бол
заавар зөвлөгөө өгөх, хэн шалгалтыг хэлэрсэн зөрчлийг арилгах, ослоос улсын сэргийлэх арга хэмжээ одоо авах, түүнд одоо туслах ийм одоо ажлуудыг бол хийж байна. Ер нь бол барилгын салбарт бол ослын дэглэл гарч байгааг бол шалтгаан бол ажил олгогч, ажилтан аль нь бол хуулиар хүлээсэн эрх үүргээ бол төдийлөн сайн мэдэхгүй, төдийлөн сайн оройн цагаар ажилладаг ч юм уу тийм тохиолдлууд нь одоо байгаа юу? Барилгын салбар өөрөө одоо бас одоо цаг удирдлагын шин чанартай учраас бас одоо барилгаа хүлээлгэж өгөх төр тиймэрхүү тохиолдолд бол бас орой үеийн цагаар ажилдаг энийг бол үгүйсэхгүй. Тэрийг зөрчилж үздэг. Ер нь бол цагийн ажлын цагаас бус ажиллаж байна гэдэг. Хөдөлмөрийн хуулиар чинь бол илүү цагаар ажиллах тийм ээ одоо юу гэдгийг тийм болно шүү дээ. Илүү цагаар ажиллаа тэр илүү цагийн хөлс мөнгөийг нь өгөх ёстой тийм одоо зохицуултаа. Түүнээс биш ерөөсөө орой үеийн цагаар ажиллаж болохгүй гэсэн юм бол бас учир дутагдaltaй тийм. Окей. За тэгэхээр бид манай нэвтрүүлгийн багийнхан бас хэсэг одоо мэдээлэл статистик баримт бэлдсэн байгаа. За энэ мэдээллийг үзээд эргээд студид уулзцаая. За тэгэхээр нийслэлийн хэмжээнд за энэ бол яг албан ёсны тоо баримт биш, энэ судлаачдын гаргасан тоо байх шиг байгаа. За нийт тийм хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн одоо мэдээллийг дунджаар за 2014 онд бол 21 хүн одоо нас орсон байгаа. За энэ барилгын ослонтой шалтгаалаад за тэдний 56.7% нь бол өндрөөс унсан гэсэн ийм тоо харагдаж байна. За 2015 онд бол 13 болж буурсан байгаа шүү. За эдгээрээс бол 19% барилгаас эд зүйл унсны улмаас гэж байна. Өөрөөр хэлбэл 19% нь зүгээр энгийн иргэн явж байгаа зохиолч боломжтой гэдэг юм одоо зохиулсан гэсэн ийм баримтлал харагдаж байна л да. Тэгээд 20% нь бол өргөх механизм тэдгэрийн одоо эвдрэлтэй холбоотой гэсэн ийм тоо баримт байгаа. За барилгын салбарын ослын гэмтлийг ингээд энэ бол барилгын анаас гаргасан судалгаа байсан. За энэ бол нийтдээ одоо ослын гэмтлийн цаад шалтгааны тухай байгаа юм. За нийтдээ одоо 43.3% нь бол одоо объекттэй холбоотой гэсэн юм гарсан байна. За хайлтарч унах үзэгдэл жишээл юу гэмтэл бэртэл тохиолдол 32.7%. За гих мэтэр одоо ингэ үзэгч маань өөрсдөө үзэж байгаа бох тийм үү. За За ингээд 2014 онд бол 21 осол гарч за 20 хүн ирсэн мэдээ байна. За 2015 онд бол энэ тоо 6 болж буурсан байна. За ийм байдалтай байна. Энэ бол албан ёсны тоо баримт. Тэгээд за яг одоо юу гэдэг бид нар энэ нэвтрүүлгийг хийхдээ хин нэгэн одоо ажил олгогчийг ч юм уу тэн дээр ажиллаж байгаа залууч юм уу эсвэл тэнд хяналт тавьж байгаа байгууллагч юм уу бүрдэх гэсэнгүй л дээ. Яагаад тэгэхээр бид нар түрүүчийн нэвтрүүлгээр жишээл харт амхны тухай асуудлыг ярьсан. Тэгэхээр тэр яаж юм нэхэр гайл хяналтын байгууллагын тэгээд иргэдийн харилцан хамаарлаас шалтгаалж энэ тоо буурах боломжтой гэж үзэж байгаа байхгүй. Нийтдээ одоо жишээл 20 хэдэн мянган хүн тэрнээс хамааралтай шинжтэй болсон. За энэ 20 хэдэн мянган хүн бол хүн төрөлх одоо манай игнээ эргэж ирэхэд маш хүнд гинэ. Олон улсын дунджаар 4% нь эргэж жирийн иргэн болж амьдралд орж үргэлж ажиллаж чаддаг болдог. Тэгэхгүй бол тэр хүн яг доогтой адилхан эцсийн замд ордог. Тийм л гашуун байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 2500 хүн бидний игнээс явж байна л гэсэн үг. Гэтэл өнөөдөр бид барилгын салбарт бас ийм хэмжээний хүмүүсийг 2 онд дамжуулаад тий ингээд одоо хүний одоо өөрсдийнхээ игнээс харамсалгаар алдсан байж байгаа шүү дээ. За яг энэ байдлаар үйл ажиллагаа цаашаа ингээд үргэлжлүүл Монголд дайн болж байгаатай адилхан байна л да. Одоо шил бид дараагийн нэвтрүүлгээр зам дээрийн ослолтой холбоотой сэдвийг хүндж ярина. Зам дээрийн ослын хяналттай холбоотой. Тэгэхээр тэрэн дээр ичний хүний асуудал ингээд ярих юм бол Монгол хүмүүс 3 сая. Тэгэхээр бид яаж одоо барилгын салбарт энэ одоо ослын гэмтлийг бууруулах боломж байна гэж та ер нь үзэж байна. Би бол мэрэгжлийн зүгээс үзэхэд бас одоо хэлэхгүй өнгөрөх аргадаг. Яагаад барилгын салбар ингэж их ард түмний нүдэн дээр хэл гарч байгаа гэдэг чинь ойлгомжтой тийм ээ. Бодлого салбарын бодлого хаа явна эцэст. Маш их тусгай зөвшөөрөл өгсөн гэж одоо тоо баримт статистикээр гардаг. Ямар шалгуур хэдэн цаас өгдөг л байх л да тэр мэдээж хэрэг тэр аж ахуйн нэгжүүлчин бүгд барилга барих гэж бодлоо. За өнөөдөр хуулинд харин
аз олж, захиалагч, ерөнхий гүйцэтгэгч гэсэн бүх юмнуудыг хийж суулгаж өгсөн нэг болтой. А гэхдээ оны хууль вэ? дөнгөж сая 15 оны 5 сарын 22-нд нөгөө хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан, шийдгэж өгсөн. За энэ болохоор зэрэг манай барилгын яам маань, барилгын хөгжлийн агентлаг маань хамгийн гол нь би төрлөө бас нэг хурц өнцөг чиглүүлэх гэдэг юм л да. Гэж салбар энэ барилга дээрээс хүн гэдэг 100 хүн ажиллаж байхад суугуулал нисдэггүй байхгүй юу? Өндөрөөс нисээд өгдөггүй байхгүй юу? Тийм биз дээ. За өндөрөөс нисдэг осол ганцхан манай Монголд байна гэхэлэр үгүй ээ. Бүх газар байгаа. Бүр соёлтой бүх газар ч байгаа. Тэгж ярил судалгаа. Гонконг ч, Америк ч, Австрали ч. За тэгээд манай бол 3 сая хүн амтай манай энэ осол тэрний хэдэн сая хүн амтай харьцуулахад өндөрлөл гараад байгаа байхгүй юу тий. За тэр юутай холбоотой нэхлээр зэрэг бид нар бас хувь хүн өөрөө зөнгөөрөө тэр өндөрт ажиллаж байгаа гэхэд хинч болгоомжтой ажиллана. Тэгээд тэрэн дээр чинь бодлого бас гаргаад энэ улсуудаа дэмжиж туслаад за тэгээ бодлого маань хоорондоо зангидагдах хэрэгтэй. Яамн нэг юм хэлээд агентлагын юм хэлээд өшөө нэг өөр нэг байгууллагатаа эрчим хүчтэй барилгаж огтлсон шүү дээ. Тэгэхээр бас нэг өөр юм яриад ингээд яваад идэх чинь ажил олгогчд тэр нэг өнөө маргааш хитэн хүн тэжээгээд явж байгаа усуд сөрөг юм гараад ирдэг. Тэд нар ашиг л болгож байгаа юм чи мэдээж хэрэг ашиг хүний амиар болоод байна. За тэрийг ажил олгогч нар мэдэхгүй ш мэдж байгаа. Мэдэхдээ зүгээр нэг тухайн үедээ заяа төөргөндөө найдсан хүн шиг л за гайгүй байлгүй дээ. За тэгчих гээд нэг хүн томлоод яваадсэн. За би энийг юугаар хэлэх вэ гэхээр өөрөө ингээд судалж байгаагийн хувьд хабын ажилтнуудын судалгаа авсан. Төрийн бус байгууллагын нэлээд олон газар байдаг. За тэгээ энэ судалгаан дээр юу гэж гарч байгаа нэхлээр зэрэг энэ судалгааны асуултуудыг харсан л да. Тэгээд та хэдэн жил ажиллаж байна хабыг гэхэд ер нь 1 жил ажилласан гэсэн хүн 43% эзэлж байна. Тэгэхээр туршлагагүй байна гэсэн үг тийм. Туршлагагүй шүү дээ. За туршлагатай байгаа улсууд маань ер нь барилгын салбарт маань тийм ээ 3-5 жил ажиллачаад өөр алхам тушаалд очиж байна. Ямаасаа яасан ч тэгээ шүү дээ. Тэр хүн чинь юу гэж насаараа тэрэн дээр явах вэ? Гэхдээ явахдаа өөрийнхөө хүнээ бэлдэж явахгүй. Тэр чинь дээрээс бодлого байхгүй, зангидаагүй. Хоёрдугаар ихэд бид нарыг зүгээр л нэг тусгай зөвшөөрөл, хянан, шалган тэр байрыг чинь ашиглалтанд авахд улсын комисс авна гэдгээр л айлгаж байгаа болохоос одоо хабэ гэдэг юмыг хитэн хүн амир тоглоод энэ байшин босоод ирсэн. Хитэн хүн мэрэгчлээ шалтгаалх өвчтөй болцсон. Хитэн хүн дахирдттай болцсон гэдэг үзүүлэлт ороод ирвэл бодлогондоо тусгаад тэр дотроо үзүүлэлт болгоод ороод ирвэл тэр чинь арай л өөрөөр хэмжигдэндээ. Тэг чи өнөөдөр чи ямар замтарсан тэр байх л ёстой л та технологи мэдээж хэрэг. Тэр барилгын технологи стандартаа мөрдлгүүл яах вэ? Тэгээ газар хөдлөлтийн бүсийг тооцоолгүй яах вэ? Тэрний чинь арга тэр чинь өөрөө босоод ирэхгүй ш тэр барилга. Хүний амиар тоолно гэж чинь хүний гашуун нулимсаар босч ирж байгаа барилга. Гэхдээ зүгээр яг би настай хүн л те. Тэр гашуун нулимсаар босоод ирсэн байшин хүртэл 100% зарагдах уу, тийм ээ? Тийм шүү дээ. Тийм эмийг бас нэг жоохон олон улсад тийм жишг мишиг дээр байдаг уу? Бай. Маш жишг. Бүр энэ бол уул уурхайн салбарын манай хабыгийн том мэргэжилтнүүд байна. Одоо Ганжигүр байна. Аврал очир. Тэд нар том судалгаанууд гаргасан байна. Тэр хүүхдүүд их хөөрхөн. Тэгээд Австртай, Канад ямар байдیں۔ За тэд нар бол уул уурхайн салбараа гаргасан. Тэгэхэд барилгын салбараа бид нар гаргах гээд юм өгөхөд барилгын чинь одоо бүх юм мэдээлдэг болох дээр биднэрт бүх юм хаалттай болохоор би энэс очиж явах уу. За тэгээд нэг яриад ингээд авахлаар та миний мөг үзэх гэж байна. Гэхдээ яг тэр салбар чинь тусал дэмжиж би шүүмжлэхтэй биш. Нэг хүнийг ч гэсэн нэг зөв зантнаар болох гэсэн нэг хүнийг ч гэсэн туслаад бүх юмыг мөнгөний нүдээр харахгүй юмсан гэж гүөхөд одоохондоо хүн би энд итгэж өгөхгүй шүү дээ. За мэдгүй энэ авгаа яах гэж байгаа л да. Араас нь яах гэж байгаа гэсэн тийм хаалтал бас үүсдэг. Бас энэ ч тэр улсуудын буруу биш байх л да. Тэг бүр ясандаа тултал бүр хяналт шалгалтанд бол тэгээ нэрвэгдсэн байна. Үнийг хэлгээд. За тэгээд бас дандаа тэднийг буруутгаад байх нь хувь хүнтэй холбоотой юм байна. Мөнгө тэгээд байхаас би өнөөдөр тэр барилгадаа 40 мянгаар ажиллана гэж бодож байгаа болохоос 40 мянгаар амиа залих гэж байгаагаа тэр хүн бас мэдэх хэрэгтэй. Тэгэхээр тэр барилгын хаалгаар орох гэж л байвал бодлого тэр байгууллагын бодлого зангидагдсан бол тэр хүн сурагдаад явах ёстой. Уул уурхайн салбарын хашаагаар ороод тэр ороход чинь уул уурхай дээр барилгын салбар хоёрын нэг ялгаатай. Уул уурхай дээр хүний дээрээс юм унаад хүчин гэж байхгүй шүү дээ. Барилгын салбар тэгэхэд хаа байсан гудамжинд явж байгаа хүн л алт. Энгийн хүн тий. Энгийн хүн ингээ өртөгдөж шээ. Нэг биш өртөгдсөн шүү. Тэгэхээр ямар онцлог вэ? Энийг л бодлого болгож зангидах хэрэгтэй байхгүй манай салбар. За тэгээд л бас энэ улс төрлөл би одоо хандмаар байна. Үнийг хэлгээд улс төр яагаад гүнчтэй мэрэгжлийн улсуудаа
тэр яам салбарын газраа удаан тогтоогооч. Намын харьяалалаар юу гэсэн үг вэ чинь? Бюроос насаар инженер хийсэн. Үгүй тэр барилга байгууламж тоног төхөөрөмж инженер л яасан шүү дээ. Нэг намын дарга хурж ирээд тэр тоноглыг сайжруулдаг гэж би л мэдэхгүй юм байна. За яхаа байдаг л байх л доо. Би бас нэг хоцрогдсон байж болно. Уучлаарай. Гэхдээ хүний аймаар тоглож явахад тэр зогсохгүй л байхгүй юу? За удирдлага зохион байгуулалт менежмент бол одоо иж бүрнээр нь л дээрэс нь бодлогоор зангидах хэрэгтэй гэдэг би ойлголтыг зүгээр ихний ийм нэг ерөнхий малгамыг л биелэх гэж байна. Нарийсгаад дараа нь ярилцлагатаа орж ирэх. Юун дээр яг одоо ингээд хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал яриад жишээл яг ажлын баяран дээр очиод ажил олгогчдод барилгын ажил дээр гээд яваад харилцаж байхад юм дүгэмэл тохиолддог бүшүүл хөндрөл юу байна? Ажлын хяналтын байгууллагууд. За хэн шалгалтыг бол мэдээж ажлын байран дээр очиж хийж байгаа. Тийм. Тэгэхээр энэ барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаас ийм хурцталмал байдалд байж байгаа гэдэг чинь өөрөө цаана бас дуртлагдлал их байна л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өнөөдөр энэ оюун цэцэг зөвлөх инженерийн ярьж байгаатай бол бас ерөөхдөө энэ хүний ярианд бол бас анхааруулжтай цааш нь одоо анхаарах ёстой юм зайлшгүй асуудлууд яригдчихээн л да. Тэгэхээр ер нь бол ажил олгогч ажилтан аль нь одоо хууль заасан эрх үүргээ биелүүлдэг бол өнөөдөр бас энэ үйлдвэрлэлийн ослоос өөрчлөлт сэргийлэх боломжтой. Одоо жишээлбэл бол ажил олгогч одоо юу гэдгийг зааварчлага аваагүй. Нэг бол одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн сургалтанд одоо хамрагдаагүй. Тийм ээ. Тийм хүнийг ажилд гаргахгүй гэсэн л ийм үүрэг хүлээсэн мөртлөнгөө тэр үүргээ биелүүлэхгүйгээр л өнөөдөр бол одоо ажилд орсон анхныхаа өдөр осолд өртөж байгаа тохиолдол бол бас байна шүү дээ. Тэгэхээр ажил олгогч нар тэрнээс гадна бас ажилтан өөрөө бас энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн хуулийн хүрээнд бас тодорхой эрх үүрэгтэй. Жишээлбэл бол ажилтан өөрийнх нь ажиллаж байгаа ажлын байран дээр тодорхой хэмжээний эрсдэл байхад би энэ ажлын байран дээр ажиллахгүй гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь өнөөдөр манайхаа яадаг вэ гэхээр одоо осолд орчоод дараа нь ингээд осол энэ төр сулж явчаад болвол юу хэлдэг вэ гэхээр уг нь тэр давцсан жоохон хөдөлгөөнтэй байсан юм аа. Тэгээ би гайгүй явах гэж одоо ажилласан юм аа ч гэдэг юм. Ингээ хэлдэг. Тэгэхээр тэр хүн яаж ийн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрийнхөө одоо тэр хүн бас өөрөө ажлыг одоо аюулгүй хийж сурах тийм чадамжтай тэгж сурсан байх ёстой шүү дээ. Тэгээд одоо хуулийн хүрээнд хүлээсэн эрх үүргийн сайн биелүүлдэг бол бас энэ үйлдвэрлэлийн ослоос одоо гарахгүй байх. Хувь хүн өөрөө эрүүл мэндээрээ хохирохгүй байх, тийм ээ. Ийм одоо нөхцөл бол бүрднэ л гэж ойлгож байгаа. Ажлын байран дээр одоо та шалгалт хийх одоо яг зөрчлөлтөд илрүүлсэн үед бол авах арга хэмжээ бол уг үйл ажиллагаа тасан зогсоох байх тийм үү? Тийм, яг одоо ноцтой осол гарсан ч гэдэм үү, хүний амь өрдүүлсэн осол энэ төр гарсан тийм юм үед бол үйл ажиллагааг нь зогсоох тийм ээ. Ийм одоо арга хэмжээ аана л да. Гэхдээ ер нь бол үйлдвэрлэл одоо жишээл ингээд нэг одоо жишээл би сайн мэдэхгүй байл та жишээл яг хяналт шалгалтын талаас нь юу гэхээр нэг одоо сая та нэг ярьлаа ш нэг юм хөдөлж байгаа давцгийн тухай ярьлаа. Та эхний шалгалтаар очиод за энийг хөдөлж ш. Энэ дээр анхааралтай өрөөгээд давтын шалгалтыг хийдэг үү? Ер нь бол гүйцэтгэлийн шалгалт хийн. Гүйцэтгэлийн шалгалт хийн. Нацаагч дүгнэлт бичээд ийм байгаа шүү. Танад дээр тохиолж байгаа нийтлэг одоо зөрчил тогтолцоо энэ байх шүү гэж бичин дээр. Зөрчлийг тийм зөрчил илэрсэн тохиолдолд бол танад одоо ийм зөрчил вэ? Энэ зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах шаардлага тийм улсын байцаагчийн албан шаардлага өгнө тийм ээ. Нийслэлийн мэргэжлийн хяналт дээр нийт гишнээ байцаагч байгаа. Одоо яг энэ жишээл энэ зөрчилдөлт яг зөвхөн өнөөдрийнхээ кейсэн дээр буулгаад барилгатай болоод хөдөлмөрийн ер нь бол зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлын хөдөлмөрийн хяналт улсын байцаагч 40-од хөдөлмөрийн хяналт улсын байцаагч нийслэлийн мэргэжлийн газар ажиллаж байна. Тийм. Тэгэхээр энэ 40 байцаагч юм бол одоо бид нар бол өнөөдөртөө бол зөвхөн барилгыг яриад байна шүү дээ тийм. Хөдөлмөрчийн өөрөө салбар дундаа асуудал. Тийм, салбар дундаа асуудал. Тэгэхээр энэ байцаагч нар бол бүх салбарт хүрч ажиллана л гэсэн үг. Бүх салбарын хөдөлмөрийн асуудал, хөдөлмөрийн харилцааны асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал, хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал. Тийм, энэ хүмүүс хариуцж ажиллаж байна. Энэ хүмүүс одоо ямарваа осол одоо гарахаас өршлөн сэргийлэх те ажил олгогч ажилтан нарт одоо заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн 40 байцаагчтай 40 байцаагч те. Тийм, 40 байцаагчтай ажиллаж байна. Тийм, Улаанбаатар нийслэлийн мэргэжлийн байна. Энэ та ер нь одоо олон улсын ч гэдэг юм уу бусад жишг мишиг одоо амьдрал дээр ингээ хэрэгэд ер нь хангалттай тоо юу?
Энэ бол тоондоо биш ээ. Тийм ээ. Энэ бол мэдээж хэрэг зүгээр ингээд шууд хайргалгууд бол хангалтгүй. Хідэн аж ахуй нэгжтэй үзлээ. Хичнээн барилгын салбар өртөө байгальд тусаж байгаа үлээ. А гэхдээ мэрэгжлийн хяналтаар шалгуулахтай биш байхгүй юу? За бодлого тодорхойлно. Манай яам агентлагууд бодлого тодорхойлоогүй ш тодорхойлж байгаа л та бас ч гэж. А гэхдээ яг мэрэгжлийн хабаа өдөрцөн хүн одоо яамд хэм бэ? Зүгээр нэг сургууль гэсэд төрсөн хүүхд тавьсан байна. Эргээд би бол барилгын салбарт одоо ингэж олон жил ажиллах тэр хүүхдтэй харьцаж үзэг. Яагаад вэ? Би барилгын маш олон компани зөвлөх үйлчлэгээ үзүүлээ явж байна. Энэ олон хороод хотхнуудад улсын комисс төгт нь хамт оролцож байна. Тэрийг хамгаалаад. Тэгэхэд бол ер нь хаб гэдэг талын юмыг би ер нь мэдэхгүй. Тэгж байгаа болоод би өөрийнхөө өнцгөөс харж дүгнсэн шүү. Яг л манайхан чинь салбар яамдууд их эмзэг шүү дээ. Ажлаа мэдхгүй хүн л эмзэгэлтэй. 44% нь бол юу шүү дээ. Нэг жил ажиллаж байгаа юм шүү дээ. Ер нь бол тэр 44 аж ахуй нэгжээр ажиллаж байгаа нөгөө хяналт шалгал. Тэр чинь улсын гацаачаар хянахгүй өөр аж ахуй нэгжийг хянах хэрэгтэй байхгүй. Харин нэг хуулинд хийгээд өгсөн нэг авах юм нь одоо мэрэгжлийн хяналт бол чиклист гэдэг нөгөө нэг хяналтын хуудас гэдэг их гоё юм гарч ирсэн. Бүр ажилбар болгоноор баг тэргээр өсөлтийн үнэлгээ хийгээд гаргаад тахад ер нь ажлаа урагш нь яваа шүү. Ямар ч мэдэхгүй хүн. За тэрийг хүн барьдгүй л байхгүй өнөөдөр хаана хуулийн зааж өгөө. Бүр заалтын ард нь ийм хийх ёстой гэдэг. Тэгэхэд чин тэрийгэ барай явуулахад бол сургалтын байгууллагууд 60 гаруй сургалтын байгууллага байна. Одоо сургалтын байгууллагыг бас нэг хэсэг их ад үздэг байсан одоо шигшигдэж байгаа шиг байна. Сургалтын байгууллагууд бол ерөөсөө шинэ хуулинд бол эхлээ хүний сурах. Би түрүү хэлсэн шүү дээ. Хашааны хаалгаар орж ирвэл тэр хүн 40 мянгаыг өдөрт аваад явж болно. Нэг өдөр аюулгүй ажиллах бүх юмыг сургаж байгаа л тэр хүн 40 мянгаыг өгөө. Дараагийн юм дээр очиход тэр чинь хэвшиж ш ингэдэг ш гэдэг юм аавна. За гадаадын компаниуд яадаг вэ гэхээр хүнээс сургана. Ерөөсөө сургалтын төлөө мөнгө зарна. Чи сургалтнаас л харамлуул харамж хүн 100 дахиж нэмж төлнө. Өнөөдөр хүн осолтлоо. Ямар их ухаашуулж байна. Тэрэнд өгч байгаа тэр 100 сая юу ч биш шүү дээ, тийм ээ. Тэр хүний амьдралыг оронгоор нь тэр айл тэр ах дүү нарыг бүгдийг хараад эргүүлчихлээ шүү дээ. Тэгчээд би одоо тэр 100 сая өгсөн шүү дээ, бараг л ялдаггүй гарна гэж ажил олгож хэлж шүү дээ. Тэр чинь өөрөө ч ажил олгож сураагүй шүү дээ. Тэр сургалтын систем тэр хөдөлмөр хамгааллын зардал нийт одоо энэ байшин 2-3 тэр умаар басахад 1.5 тэр зардлын 1.5 энэ хабыг зарна гэдэг бүр хуулийн дээр оруулсан байгаа. Тэр их заачалтай. Тэгвэл заавч 1.5-аас доошгүй гэж байгаа шүү. Дээшээ идэж байж болно. Тэгэхээр өнөөдөр ажил олгогч нар бид нар ингээ харьцаад би ажил олгогч нартай харьцаад энэ хуулийн дээр чинь 1.5 л гэж штэ зөвлөхөө. Энийг л тавь. Би илүү юм чадахгүй. Аргагүй л байшингаа багал өвтгөр босхийг өөрөө ашиглахыг л бодно тийм ээ. За энэ уялдаа холбоог харин дээрээс бол зохицуулж өгөөд ингээ бод. Одоо энэ байцаагч хэлдгээр нэр хууль дүрмээ ингээ хэрэгжүүлээд ажиллахад бол тэр хүнийг одоо сургадаг систем, буцаад хяндаг систем, эргэх холбоог л үүсгэж гэдэг. Ягаад вэ? Хабын ажилтнууд бол чадaltaй баг өдөртөө явж байна. Чадалгүйгийн чадaltaй тусалдаг тийм эргэх холбоо үүсмээр байна. Одоо зүгээр наазахын одоо яг байж байгаа жишээ харал та. Сая цасаар шуурхтал зүгээр залуучууд очиод джиптэйгээ яаж байна. Гэхдээ яагаад чаддаг тэр мундаг ослог гаргадаггүй компаниуд чадахгүй газар очиод тусалж болдгүй юм тэгвэл тийм хөдөлгөөнийг бол залуучууд л уриалдах юм байна. Би бол энийг бол их ажтайхнаар харж байгаа. Тэгээ юм болгоныг бид нар чадахгүй мэдэхгүй дэвш аргаал олохгүй байгаа байхгүй юу? Бид нар одоо өнөөдөр ингээл бич зөвлөх, тэрч би ажилдаг гэцээж бид нар хабынхан жоохон тийм цээжлэх дуртай л да. Үннийг хэлгээд одоо энэ хаач зөвлөгөн дээр очиход л ерөөсөө ер нь амнаас нэм урсаал яваад байна. За ерөөсөө дүгнэнтэй гаж юм уу ч юм. Гэхдээ ардаа юу үлдээч юу? Эргэж мөрөө хардаг байх хэрэгтэй. Би бол одоо тэгж л бидний чирэг боловсрал эзэмшээд үнэхээр л чадчихсан бол бидний ард надыг орлох хүнийг үлдэх хэрэгтэй. Ийм зарчмаар л нэг нөгөөгөө орлоо. Түүнээс ажил хаяа явах гэж. Айгүй хэцүү бай. Одоо би явлаа гэдэгтэй биш. Таны энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар бүтээлчийн санаачлал та ер нь бол мэдээж энэ салбарт олон жил ажиллаж байгаа учраас яамд бол энэ саналуудаа бол баян хэлдэг байх юм уу? Би яамтай холбогдож үзсэн. За яг хөө тэгээд миний саналыг аваагүй гэж хэлэх нь ч үгүй. Заал гэдгийг. Тэгээ яг хамтраад ингээд ажилласан юм байдгүй. Өнгөрсөн 25 жил манай одоо төр засаг аюул докторгүй жишээл барилгын яамд хичнээн сайд байсан юм. Бас сүүлийн үед хичнээн солигдоод тийм. Тэгээ тэр болгонд нөгөө нэг сая та нэг ярианд дурдлагч тэр болгонд бүх газрууд нь ингээд хэлцүүд нь бүгд солигддог. Тэгээ нэг залгамж чанаргүй шинэ ирсэн хүн болгон шинэ юм хийх гээл. Шинэ газар бууцсан мастер буугаад шинээр байшин барих гэж юм шиг л юм яриад байгаа юм шүү дээ. Ер нь залгамж чанар бол нэлээд муу байгаа тийм. Мэдхгүй гэж болно, чадахгүй гэж болно, төрийнхөө ич хэрэггүй. Зүгээр тэр туршлагатай улсууд дээр очиод тийм ээ би нэг юм хэлнэ өшөөний хүн амбицлаад юм хэлнэ тэн дундаас л ямар ч үр чадахгүй юу байгаа шүү дээ
Хөрсөн дээр Монголын хөрсөн дээр хабгийн талын тэр стандарт тэрийг сурцсан дадлаг туршлагатай тэр осол гарахад дараа нь яадгүй гэдэг үр дагаврыг мэддэг ус зөндөө байгаа. Яваад үзэл нэгтгэхэд болно. За би ч гэсэн өөрөө учир дутагдaltaй ажиллаж байгаа. Сайхан ярьж байна. За тэгээ өнөөдөр та ямар хувь нэмэр оруулчих вэ? Хин ч асууна үстэй. За тэгээд өөрийнхөө чадах ядгаар хувь нэмэр оруулж явж байгаа. Би зүгээр өнөөдөр энд авчирсангүй зүгээр зааварчлага гэж байна. Өглөө болгон зааварчлага гэж гаргадаг. Тэргээр би бүхэл бүтэн ном бичсэн. Зааварчлагын бүр. За тэрэн дээр яадаг гэхээр би энэ танаа телевизэд хэлж байгаа цаг зөрөгцөг.com гэдээ ороод тэрэн дээр байж байгаа. Зааварчлагын журнал өглөө одоо хуулийн дээр зааварчлага ингээд ямар ажил хийх чинь тэрэнд нь зориулсан зааварчлагыг бичээд гарын үсэг зуруулна гэж байгаа. Уучлаарай өнөөдөр хэдгээр 100 битлээ тийм ээ. Тэрийг бичээд тэр 30-40 минут тэрнтэй тэгэл нэг давтагдсан юм ярьж худлаа байхгүй. 3 жилийн өмнө би энийг хараад тэгээд ном бичсэн. Шууд тэр зааварчлагыг газар шорооны ажил хийвэл газар шорооны тэр 2 хуудас юмыг л ерөөсөө унш. Гэхдээ би уншиж өгөхгүй. Хэн ажил хийж байгаа. Тэр 5 хүн тэрийг хувааж аваад таам жижиг дуугаа. Зааварчлагаа. Тэгэхээр энэ барилгын салбарт мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт СНИП хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны 4 журам байдаг. Тэгэхээр энэ би бас энэ оюун цэцэг инженерийн хэлж байгаа дээр бас нэг юм хэлэхэд манай ажил олгогч нар бол өнөөдөр энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал зарцуулж байгаа хөрөнгө төсөв мөнгөө бол зардал гэж хардаг. Зардал гэж хардаг. Жинхэнэ дээрээ бол энэ бол хүнд хийж байгаа хөрөнгө оруулалт. Ажил олгогч нар бол энийг хүндээ хийж байгаа хөрөнгө оруулалт юм а гэж харах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр мөн одоо энэ ярьж энэ сургалт, энэ одоо зааварчилгаа тий энэ бүхэн болвол тухайн ажлын онцлогт нь л тохирсон байх ёстой. Түүнээс өнөөдөр одоо өндөрт ажиллах гэж байгаа хүнд одоо яг тэр өндөрт ажиллах гэж байгаа тохиолдолд нь тэр ажилд нь тохирсон зааварчлага өгөхгүйгээр тийм үү. Нэг бол цахилгаантай харьцаж ажиллах гэж байгаа хүнд одоо яг цахилгааны одоо аюулгүй байдлын талаарх зааварчлага хэлж өгөхгүйгээр одоо яг энэ оюун цэцэг инженери хэлж байгаа шиг нэг ерөнхий юм хэлээл гаргацж байгаа ийм зөрчил зохицогдол бол түгээмэл байгаа. Тэгэхээр осол гараад байгаагийн бас нэлээдгүй шалтгаан нь энэтэй холбоотой. Тэгэхээр манай ажил олгогч нар бол яг хэвээр гэхээр энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйд төсвөлж байгаа мөнгөө бол заавтал гэж харахгүйгээр хүнд хийж байгаа хөрөнгө оруулалт юм а гэж үзэж энэ асуудлаа бас одоо өөрсдөө дотоодоо хяндаг тийм ээ. Хүнд одоо яг хөдөлмөрийн аюулгүй байдал одоо хариуцсан одоо тэр ажилтан инженер техникийн ажилтан нарт бас хариуцлага тооцдог ч гэдэг юм уу те. Тэд нар одоо ажлаа ямар одоо үр дүн гараад байна уу те гэдгээ бас тэд нар тооцоолж үзэж энэ дээр бол анхаарал бол тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай шүү дээ. Тэгжээж л бид нэр ямарваа нэгэн ослоос үргэлжлэн сэргийлж чадна. За бид нар эфирт бас нэлээдгүй ярилцлаа. Үзэгчд маань бас үзэж байгаа. Бид нэвтрүүлгийн багийнхан бас жирийн иргэдээс энэ тухайн асуудлаар одоо санал бодлыг сонссон байгаа. Эдгээр бичлэгийг үзье. Хангалттай гэж боддог шүү дээ. Ер нь сүүлийн үед бол яг нь барилгын салбарууд дээр янз янзын осол аваартай. Ер нь одоо харин сүүлийн үед сонсогдохтой болцсон юм байна. Байнга л нөгөө дээрээс нэм унлаа инээ тэрэгэл юмнууд гардаг. Тэгээ би бол ер нь бол хүмүүсийг юунаас болоод яах ёстой гэхээр зэрэг ер нь бол хувь хүмүүстэй ер нь хөлбөмбөрийн ч бай, аюулгүй ажиллагааны ч бай, хууль дүрмээ ер нь их бах хэмжээгээр мэдээ. Ер нь цаг хэмжээнд мэдчих ёстой болов гэж боддог. Тэгээ мэдээж хүн хууль дүрмээ мэддэг болвол тэр хуулийн хэрэгжлэн дээр анхаарал тавьж би ч одоо энэ барилгын компанид ажиллаж байна. Би өөрийнхөө аюулгүй ажиллагаа хангахын төлөө энэ газартай анх эхлээл ер нь ажид орсон өдрөөс эхлээл нөх хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн гэрээтэй ч уялдаад бусад янз янзын одоо юунууд авч тэгэхээр зэрэг яг хэрэгжилт бол байх нь байдаг баха. Би бол ер нь бол байдаг гэж боддог. Би тэр барилгын салбар одоо энэ янз янзын хүнд одоо энэ гадаа ажилдаг тэгэл заавч аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх ёстой газруудыг бол би сайн бас мэдэхгүй л байна л да. Ер нь бол хүмүүс өөрсдөө л одоо хуулийнхаа мэдлэгийг хуулаа хүн мэддэг нөгөө эрхээ эдэлжээч хүн нөгөө үүргээ биелүүлнэ гэдэг чигтэй ямарс үүргээ биелүүлэхийн тулд хүн эрхээ эдэхийн тулд хүн нөгөө үүргээ биелүүлдэг эрхээд мэддэг ах ёстой гэж боддог да би. Ер нь одоо биднес ч өөрсдөө хинэггүй улсууд гэж ярьдаг монголчууд. Тийм болохоор хөдөлмөрийн аюулгүй байдал гэдгийг бас өөрсдөө бас яг өгөөж ойлгож байгаа юм ажилчид нь тийм ээ. Тал талын хариуцлага байгаа гэж. Ажлын хариуцлага, хувь хүний иргэний хариуцлага, компанийн хариуцлага, нийгмийн хариуцлага, энэ төр засгийн хариуцлага гэдэг энэ хариуцлагын бүх шатндаа л одоо хариуцлагын тогтолцоог их сайн болгомоор байна. Хариуцлага гэдэг бол одоо ерөөсөө их чухал асуудал шүү дээ.
ер нь иргэн хариуцлагатай байж одоо нийгэм бас хариуцлагатай байна. Тэгэхээр ингээд одоо ач салбарт бол энэ хариуцлагын тогтолцоо айгүй их суларчсан. Энэ хийж байгаа ажил бүхнээ сайн үйл болгох талаас нь хүн хийж ивэл тэр одоо хүмүүсд их буянл болох байх. Дандаа ийм нэг зөвхөн нэг ашиг хонжооны төлөө нэг аргалсан нэг болтгойлсон болоод байх юм бол хүмүүс хохироод хоширсан хүн болгоны тэр одоо гомдсон сэтгэлийн энерги бол тэр хүмүүст нэг яавч нэг сайн үйл аврахгүй байх. Тэгэхээр одоо ер нь аль ч шатндаа энэ хариуцлагын тогтолцоог одоо Монгол улс дээд түвшинд гаргах болсон. Ямар ч салбар төр хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан байна гэж үзэж байгаа. Сүүлийн үед бол ялангуяа барилгын салбарууд бол асар их. Барилга дээр өрдөөсөө ажиллаад гүйцэтгэхийг хичээдэг болохоос биш хүний аюулгүй байдлыг хангасан тийм үйл ажиллагаа өрдөөсөө явагддаггүй гэж үздэг. Ажил олгогчийг идэвхгүй байдал, ажил олгогч өрдөөсөө ажилчдыг эрүүл цэвэр орчинд ажиллуулахгүй зөвхөн өөрсдөө ашигын хойноос хөдөлдөг. Цаанаасаа хуулиар батлаад өгсөн хувь хэмжээ байна. Аюулгүй байдал зориулсан тэр хувь хэмжээг өрдөөсөө мөрдөж ажиллахгүй байхгүй. Хамгийн гол нь өрдөөсөө ажил олгогч нар л энэ дэр санаа тавихгүй бол ажилчид өөрсдөө мянга санаа тавиад ямар ч нэмэр байхгүй. За иргэдийн санал бодлыг сонслоос иргэд бол яг л одоо бидний ярьжсэн кейс төр үндсэнд нь ярьж байгаа. Тэгэхээр энд юу вэ нөхөр хариуцлагын тухай нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт бол ажил олгогчийг одоо өөрийгөө хүнийг ажилуулахад бэлэн байна уугүй гэдэг асуудал. За иргэд өөрсдөө барилгын талбар дээр одоо аюулгүй байдлаа хангах хэмжээний боловсрол мэдлэг ойлголт байна уугүй гэдэг асуудал гэсэн ийм гурван асуудлыг ерөнхийдөө тойрч ярьж илдэг үзэж. Тэгэхээр ажил олгогчдыг яг одоо жишээлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлын одоо зааварчилгаа чиглэл өгдөг ийм сургалт ч юм уу юу гэдгийг заавал одоо юу гэдэг энийг одоо суралцаж ийм нөхцөл шаардлага хангасны дагуу одоо энэ үйл ажиллагааг барилгын үйл ажиллагааг эхлээрэй гэдэг ийм одоо шаардлага хяналтыг мэржлийн хяналтын байгууллага ер нь тавьдаг. Тэгэхээр аюуны барилгын ажлыг эхлүүлэх хөрвүүлэх зөвшөөрлөг бол тэр холбогдох байгууллага өгч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зөвшөөрлөл дээр одоо юу гэдэг нэг сунгахтаа мэржлийн хяналтын нэг дүгнэлт бичих юм уу одоо эднийх болж байгаа гэсэн юм ах уу? Авахгүй. Тэгэхээр зэрэг тэр зөвшөөрөл юм авахтаа бол тэрэн дээр бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг тухайн компани бол одоо шаардлага хэмжээнд хангасан байх ёстой гэсэн юм шаардлага тэр юм дээр байгаа. Тэгэхээр тэр компаниуд бол наацх нь одоо хүн ажилуулах одоо ажилтны нартаа өгөх одоо тэр аюулгүй ажиллагааны зааварчилгаа тухайн өөрийнхөө компанид одоо мөрдөгдөх өөрийнх нь үйл ажиллагааны онцлог тохирсон дүрм журмаа боловсруулсан байх ёстой тийм ээ. Тэгэхээр ийм одоо тавьж байгаа тэр бүх шаардлагыг бол тэр барилгын тусгай зөвшөөрлөгч байгаа тэр байгууллага бол хянж үзэж тусгай зөвшөөрлөгч байгаа шүү дээ. Тэгээ энэ саяны энэ сурвалжлагын тэр дээр ярьж байгаа үнэхээр одоо аль ч талдаа бол хариуцлагын асуудал чухал. Тэгээд өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал ер нь бол хууль эрх зүйн орчин бас тодорхой хэмжээгээр сайжирч байна. Тийм ээ, мэргэжлийн хэлтийн байгууллагаас холбогдох дүрм журам боловсруулах жишээлбэл өнгөрсөн жил хэд бид нэр одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 75 дугаар тогтоолоор бол яг хөдөлмөрийн одоо барилгын салбарт мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журмыг нийтлэг журмыг баталсан шүү дээ. Тэгэхээр ийм арга хэмжээ одоо өнөөдрийн байдлаар гэхэд бас бусад улс орнуудад бас энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг одоо аль болох бага наснаас нь тийм ээ бага наснаас нь одоо эзэмшүүлэх хүнийг одоо өөрөө одоо тийм аюулгүй одоо ажиллаж сурах тийм арга барил сургах ийм асуудлыг бол бага наснаас нь анхаар тийм ээ л та. Тэгэхээр бид нар бол өнөөдөр бас боловсролын байгууллагын тэртээ хамтарч энэ асуудал дээр анхаарч энэ стандарт MNS 49-69-2000 гэсэн ийм стандартыг заасны дагаваас энэ бага наснаас нь хүүхдүүдэд одоо энэ аюулгүй ажиллагааны төлөвшөл олгох тэгээ энэ одоо сургуулийн одоо хөтөлбөрт одоо энэ асуудлыг тусгах иймэрхүү арга хэмжээ бол авч бас холбогдох байгууллагуудад санал бодлоо ярьж ийм арга хэмжээ авч явж байна л да. Ер нь зүгээр нөгөө зөрчил суртал гарцсан хүний амь эрсдсэн барилгуудыг одоо хэр хугацаагаар хаадаг. Ер нь тийм хааж зогсоосон бас юм тохиолдол. Тэрний тийм тохиолдлууд ер нь байгаа.
хүний амь өргөдүүлсэн үйлдвэрлэл одоо хүний амь өргөдүүлсэн осол гарсан тохиолдолд бол тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бол зогсооно шүү дээ. Тэр бол Тэгээ нөгөө тусгай зөвшөөрлөлийн тийм төлөвлөлт. ер нь бол тусгай зөвшөөрлийг чинь тусгай зөвшөөрөл одоо өгсөн аж ахуйн нэгж нь өөрсдөө л шилжүүлсэн шүү дээ. Зүгээр хөдөлмөр одоо мэргэжлийн хяналтын байгууллагаас бол одоо юу гэдгийг олон удаа одоо осол гаргах ч гэдэг юм уу тийм ийм одоо тохиолдолд бол бас энэ байгууллагын тусгай зөвшөөрлийг одоо эргэж харж саналаар ханах өгдөг үү тийм. Өгнө шүү дээ тийм. Тийм тохиолдол ер нь олно. Өнгөрсөн интерт бол нэлээдгүй бас барилгын компаниудын тусгай зөвшөөрөл цуслагдсан тэр хариуд төлөвтэй одоо энэ юу интерээр орлол зарлагдсан шүү дээ хүмүүс бол энийг мэдж байгаа. Тийм. Ер нь салбарынхны энэ мэдээжээр саяны ярианаас юу гэсэн төгөлт гарч байгаа нөхөр салбарынхны бүх талын оролцогчдын өөрсдийнхээ хариуцлагыг асуулах гэж байгаа байхгүй. Танд ер нь зүгээр давын өмнө энийг хийснээр үйлдвэрлэлийн одоо ослыг одоо арилгасан юм олон улсын жишээ туршлах гэдэг юм уу те. Одоо манад яг одоо энийг эхний энэ тэргуунд хийчмээр байна. Барилгын яам бол одоо энийг санаачилж хиймээр байна гэсэн бодиттой ажил саналуудаас хэлж. За барилгын яам бол жил болгон захимаар мэдээ тайлаа авдаг. Нөгөө тусгай зөвшөөрлөгсөн аж ахуйн нэгжээс. Тэрэн дээр бол хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн талаар 3 тийм хүснэгт мэдээлэл авдаг. За буцаа тэр мэдээллийг бол хүн яаж бол өгч болно тий эргэж шалгадаг тийм тий эргэх холбоо байд юм болов уу болов би тэрийг бол одоо 3-4 жил болох таарсан бэ. За тэгээд тэр бол яг хуу бас яамны ажил үсттэй бодвол тийм ээ. Гэхдээ эргэж тооцдог систем нь тусгай зөвшөөрлөөр сунгахад л тооцд юм болов уу гэж би харсан. За тийм байж болно хэрэг хэлээд. Тусгай зөвшөөрөл 4 жил нэг удаа. За тэгээд ажил олгогч нар би осол гаргасан ажил олгогч нартай ер нь ажилдаг шүү. Ихэнхдээ барилгын салбарын осол гарлаа. Бараг л за инженерээ гэл уцдаг. Шүн үрээр 4 цаг чижсэн. За тэгээд би яадгүй хөөр ажил олгогчийн тал зогсож чаддаггүй. Ажил олгогч л над руу хандж байгаа шүү. Яг л тэр хүн чинь өөрөө амиараа төлчлөө шүү. Тэр хүн чинь эрүүл мэндээрээ төлчлөө шүү. За хүнийг буруутгах болохгүй бид нар. За тэр хүнийг яах гэдэг бол барилгын талбай руу оруулсан. Тэр хүнийг ажлыг юу ч мэдгүй хүнийг яах гэж оруулсан. Тэгэхээр ажил олгогч бид нар л өөрсдөө буруутгах байхгүй. Ажил олгогч өөрөө 8 цагийн сургалт. Бүр улсаас багталсан дүрэн байж байна. 8 цагийн сургалт ажил олгогч өөрөө суугаад гэслэгийг авах хэрэгтэй. Өнөөдөр хичнээн ажил олгогч тэрийг авсан байна. Тэр судалгааг барилгын салбарт гаргах хэрэгтэй. Тийм гаргасан байна харж байна уу? Надад бол тийм харагдаагүй. Зүгээр сая нэг хальт нэг харсан чинь юу вэ? 21% суусан гэсэн үзүүлэлт би харсан. Тэр одоо 100 ажил олгогчоос 21 суусан. Тий, 21% нь. Тэгэхээр ч одоо юу гэсэн үг вэ? Тэгэл тэрний цаана 70% ямар ч олдохгүй учраас. Тэр бол би худлаа тав хаа. Би айж үннийг хэлэхэд тэр арайжгүй илгүүдээ тийм. За тэр барилгын хөгжлийн төвөл манайхан сургана бүх сургалтыг өөр дээр аавг л дээ. Яг гэж 60 хэдэн байгууллага сургалтын байгууллага зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрлөг авна шүү дээ. Тусгай зөвшөөрлөг авахд нөгөө та сургалтын суусан уу гэдгийг нотлох хэрэгтэй юу ер нь? Тийм байхгүй. Байхгүй. Тийм хаа байна харин сургалтын суусан уу? Тусгай зөвшөөрөл авахд ажил асуухгүй. Хаа бэ? Ямар сургалтын суусан, ямар сертификат авсан, ямар програмаар суусан гэж хаа бэгийг л авна. Бусдын бол мэргэжлийн дипломууд. За тэгээд сургалт гэхэд 8 10 төрлийн сургалт байдаг байхгүй бүр хуулиар заагаад өгсөн. Тэр хашааны хаалгаар авч ирэл миний нэг өдрийн ажил хийхэд тэр ажил чинь 8 цаг 4 цагийн сургалт авчиж нэг өдөр ажиллах. Тийм ээ. Тэгээд 8 цаг ажиллахад 4 цагийн сургалтанд суугаад хэд хэдэн ажилтсан гэж байна. Ажиллахаас өмнө үлдэх хэрэгтэй байхгүй юу? Чи ийм ажлыг нэг өдөр хийн. Одоо оюутан ч гэсэн 100 ажиллана шүү дээ. Тэгээд эцээцд оюутнууд л амиа золино шүү дээ. Тийм ээ. Тэрийг урдчилж бид нар харах хэрэгтэй байхгүй юу? Урдчилж нөгөө ажил олгогч бид нар нөгөө технологиос төрүүлж харагддаг. Өнөөдрийн нэвтрүүлгийн бас цаад зорилго нь энэ. Юу гэхээр бид нар одоо хавар болж байна. Хавар болоход бид нар бэлэн байгаа юу гэж. Тийм. Тэгээд эхлээ сургаад хүнд хилээд өгсөн байхад ч хүн шүү дээ. Тэгээ мэдхгүй юм дээр л хүн эсвэл хит их мэдээд тайвширчдаг. Ерөөсөө ослыг судлахад ийм л юм билээ шүү. Шин эсвэл нөгөө дадчихсан улсууд. Нөгөө хинэггүй дгөө. Хинэггүй. Тэр чинь яхаа үүргээ биелүүлэхгүй. Саяны энэ байцаг шилдгээр тийм ээ. Би энэ дээр 10 жил ажилласан. За яав гэж яадагчгүй ингээл бүрөөсөө жонглолтоо сурцсан. Тэгээл нөгөө нэг дүүшин таасан дээр ажиллаад сурцсан улсууд. Айл тэр барилга дээгүүр харилцаж идэг. За хувь хүний соёлыг бол байгууллага сургалтаар л засна. Хандлагаар тэгээ хүн өөрөө ажилдаа яаж хандж гинэ чамд тийм л хариу өгнө шүү дээ. Тийм ээ. Хувь хүн бид нар одоо соёлгүй байж болно, мэдэхгүй байж болно. Тэрийг байгууллага хамт олон засаад авна. Ягаад монголчууд гадаад гарахлаарэ бүх хууль дүрм мөрдөд идэв. Ямар ч хүн л очиж байгаа шүү дээ Солонгост. Тэгэл бүгд л үхээд байхгүй байгаа үстэй.
Тэр чинь юутай холбоотой гэхээр зэрэг тэр хаалгаар миний эзэмшлийн хаалгаар орж ирсэн бол би тэр хүнийг сургаж авах хэрэгтэй. Үйл нь байж. Тэрийг л биелүүлж байна. Тэрийг буцаад эрэх холбоогоор хариуцлага тооцдог болчихвол. Осол гарсны дараа хариуцлага тооцоод шүү дээ өнөөдөр. Осол гарсны дараа хүний амар тавцсан дараа үгүй наа. Яг тийм осол манайч одоо хэлхээс нааш ядгүй нэг тийм хүмүүс шүү дээ. Яг одоо гинтийн одоо шалгалт болгоч гэдэг юм уу тийм мэржлийн хэлтийн байгууллагуудаас ер нь хийгддэг барилга дээр. Энэ шалгалтад бол төлөвлөгөө тус гүйцэтгэлийн шалгалт гэсэн хэлбэртэй. Тийм тэгэхээр зэрэг ийм гурван төрлийн шалгалтыг л бид нэр хийж хэрэгжүүлж байгаа. Төлөвлөгөөтэй? Тийм төлөвлөгөө тус гүйцэтгэлийн шалгалт. Тийм цаг үеийн нэг бол одоо яг ийм тодорхой одоо яг ийм осол гэмтэл гараад дуудлагаар ч юм уу те ийм хэн шалдаг бол хийж байгаа. Тэгээ сая энэ оюун цэцэг инженерийн ярьж байгаа энэ ярин дээр бол бас их үний юм хэлж байна л да. Тэр ер нь бол альч тал нь үүрэг хариуцлага их үүргээ сайн мэддэг байх хэрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн дээр бол ажил олгогч өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сургалтанд суусан мэдлэгтэй байна гэсэн үгс байгаа шүү дээ. Тийм үгс байгаа. Тэгэхээр энийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Өөрөө юм мэдэхгүйгээр өөр дээр нэрэд ажиллаж байгаа хүн тэр юу хэлэх юм шилэхгүй шүү дээ. Хэлж чадахгүй. Тэгэхээр одоо тийм мэдлэг юу гэдсэн их дээр сонсч байсан. Японд дэлгүүрийн ихтлгүүрийн цахилгаан шат нөгөө юу аснаас унснаас 6 хүн одоо гэртэж тэрнээс болоод тухайн үедээ барилгын нь илүү сайд нөхцөрж ирсэн тохиолдол байдаг шүү дээ. Тэгэл яг ийм жишг жишээлбэл олон улс мус тэр байдаг. Одоо өөр хэлбэл манай барилгын яамныхын энэ одоо осол зурчлал гаргахад ямар ажил хүлээт юм бэ ер нь? За яамныхан бол хариуцлага хүлээхгүй. Яамныханд бол бас дарамт орж ирнэ доороос тийм ээ. Ажил төстөө барилга барьж байгаа байгууллага мэдээж өрсөлдөн бизнесүүд нэг нөгөөгөө мэдээж хэрэг харлуулах гэж оролдоно. Тэгэхээр яам руу хандна шүү дээ. Тэгээ яам тэрийг бас зохицуулж өгнө бас. Зүгээр би энэ дэр нэг юм ингэж хэлэхэд бол мэдээж хэрэг тийм осол гарахад гарцсны дараа нэргээд ахаас хойш бид нэр гарахаас өмнө урдсан сэргийлэх ажил гэдэг юмн дээр бид нэр засах хэрэгтэй. Тэрэн дээр л одоо ерөөсө хүчээ хамтраад ажиллах хэрэгтэй. Саяхан бас нэг гэгээлэг мэдээ байна л да. Барилгачдын холбоо Батбаатар дарга барилгын салбарын өндрөөс унсан осол их байна гэдэг салбар төрийн бас байгуулгын тэр олон жил ажилласан тэр том инженер хүн яг зүгээр юм руу орж иж болно. Гэхдээ тэр бол солонгосын тэр туршлага явчраад тэгээд нөгөө компаниудтай яхад сая маш их олон хабанууд очиж оролцож бас нүд нь нэгдэж шээ. Ингээд үйл ажиллагаа явуулахад тэр улсууд чинь за ийм байдгийг шүү. Тэрэн дээр бол та нарын өөрсдөө ч ажилд хандах хандлага л гэж байгаа. Хабэ өөрөө малгаагүй явж иж хүн шаардлага тавина гэж байхгүй л байхгүй. За тэр хабэ гэдэг чинь хабын ажилтан инженер албаны дарга гэдэг чинь захирлын өмнөөс бүгд найрамд гоншуулах улсууд. Яг үнэн хэлгээд. Захирал хариуцлага тэрэн дээр тогтчихж байгаа. За хуулийн дээр бол одоо тэгээд мэдээж хэрэг хабын хариуцлага хүлээгэж шоронд яваад захирал үлдэнэ гэсэн байхгүй л. Гэхдээ тэр их олон ажил руу ажил олгогч хандж байхад нэг салбарын тэр аваа явах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүн хариуцлагатай тэр чадвартай хүн тавигдах хэрэгтэй. Хабэ өнөөдөр жоохон чадваргүй дээ. Манай хабанууд уурлах байх л да. Та одоо юугаа ингэж яриад байна бид нар юм уу? Гэхдээ 44% нь анх тийм нэг жил болоод хабэ дээр удаа ажиллахгүй шүү дээ. Тэгээ ажилласнаа жоохон гаршаад ирэхлээр өөр юм уу альбарчж байна. Яваа чи ардаа хүнээ бэлд. Яг өөрийнхөө төвшөнд бэлд. Чамд ямар хугацаа зарсан тэр хугацаанаас бага хугацаанд бэлд. Чи туслагдсан юм чинь чи юун дээр алдаагаа зааж давтуулахгүй хэрэгтэй шүү дээ тийм үү? Тэгээ иймэрхүү зарчмаар ингээд ажиллаад ахад бол ер нь одоо энэ барилгын сезон эхлэх гэж байна. За тэгээд би бол нэг хятадын 2-3 компани дээр зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа. 2-3 жил дараа. Гэхдээ тэгээ нэг хятадууд бол тэр нэг ч үгүй шүү дээ. Тэр яагаад хүний нутагт ирсэн тэд нар ажил хийж чадахгүй байж биднээс илүү шаргалч хийж байгаа юм. За тэгвэл тэднэрт би Монгол улс чи хүний газар явж байгаа шүү. Чи энд мөнгө авахгүйгээр шарилчин очих уу мөнгө аваад өөрөө ирүүл очих уу зүгээр хүний газрын чөлөө хөрсөн утал хатвар шүү гэдэг талаас нь ярихад яг тийм яа гэж. Тэгээ сургалтыг нэг цөөхөн явуулж байгаа тэднэрт. Ягаад вэ? Ятууч нарыг. Гэхдээ манай хууль юм гэхэд яг хүний хуулийг барьд юм бил. Яаж вэ? Тэгэхэд бид нар бол яг л тэгээд хабагийн жоохон чангалаад ингээд яг хамтраад ардан зөвлөгөө өгөөд би ерөөсөө хабануудын араас гүйцдэг хүн л дээ. Тэгэхэд ерөөсөө бичиг баримт төр цуглуулах юм яхад мэрэгжлийн хяналтынхан очиод гайх чинь юм чинь. Ямар сүрхийн чи. Тэгээ энэ хятадыг бүгдийг хятад хэл мэдхгүй болоод байгаа юм уу? Ойлголцоод хүн яг ажилдаа хандах хандлага бол залуучууд хамгийн хийдэг.
Бүр миний мэдхгүй хөө ингэчихэд өөрөө санаачлаг гаргадаг шүү дээ. Би сүүлдээ залуучуудаасаа суралцдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол бид нар чадахгүйтэй биш. Жохоо хамжгаал үүслэх, соёлоо үүслэх хэрэгтэй. Эргэх холбоо харилцаа. Одоо бас гарчлаа зүгээр хабынуудаа ажил олгогч нар бүгдээ арга хэмжээ аваад тэр хамт олонны бүх шагнал оромжлыг хасдаг тийм ээ. Урдчлаад зөрчлийн мэдээлэл, аюулыг мэдээлэх хуудас ажиллуулаад чи. Уул уурхайн салбар бүгд ажиллауллаа. 760 хэдэн юм мэдээлнэ гэдэг чинь тэр чинь 7 онцлоос сэргийлж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд мэдээлээд авилгаад идэг. Энэ чинь хариуцлага багхгүй. Тэрийг мэдээлсэн хүнд нь урамшуул. Олон улсын байгууллагт бол нийгмийн даатгалаас нь шагнад юм байна. Аюулыг л мэдээлээд ивэл. Тэгэхээр урамшуул авахын тулд тэр нийгмийн даатгалын байгууллагууд одоо бас энэ төр яг зөв голдоргоор үнээс мөнгө авахтай биш. Ийм маягаар ингээд ороход бол энийг бол мэдээж хэрэг яамал зан гэдэг шүү дээ. Агентлаг зан гэдэг шүү дээ. Тэгэхдээ ажил олгогч нар маань их дарамтанд үйдэг шүү бас ч гэж барилгын ер нь салбарын ажил олгогч нар ер нь би бүтэн нойртой хандаг гэж бодохгүй. Яаж ч ашиг олъё гэсэн тэр юус ашигынхаа хэрээр стресстэй. Гэхдээ жоохон сэргэлэн нэг нь бол зөв улсуудаа зөвлөхөр аваад багаа ажиллуулчихна. Яг л би харамлвал энэ байтгаа гарна. Нэр төр харамлахгүй нөгөө дөнгөж жижиг босч байгаанууд нь бас жоохон харамлж байгаа гэдэг. Би тэр тусаас зөвшөөрлөлтөд 7800 гэж сонсон гэсэн сая 12000 гэж ярьж байгаа шиг байсан. Тэгэхээр их л олон ажиллуулагч байд юм байна. Барилгын салбарт. За тэгээд захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэж байгаа. За захиалагч бол мэргэжлийн тусгай зөвшөөрлөг байж болно. Ерөнхий гүйцэтгэгч нь тэр тусгай зөвшөөрлөг авсан улсууд. Зөв туслан гүйцэтгэгч нар бол заавч тусгай зөвшөөрлөг аваагүй. Тэгэхдээ мэргэжсэн тийм баригад хамт олон гэсэн үг. Тэгэхээр зэрэг эн чинь одоо нэг хуулинд сайхан хийж өгсөн захиалагч тал руу бүх хариуцлага нэгтгүүлсэн. Ерөнхий гүйцэтгэгчийг чи өөрөө сонгож гэрээ хийж ажилласан шүү дээ. Туслан гүйцэтгэгчийг чи авсан шүү дээ. Энэ нь одоо бид нар одоо энэ харж ихсалтыг тодруулах одоо энэ Монгол яагаад болохгүй байна гэж ярихаар бүх салбарт зовлон бэрхшээлүүд байна л да. Яагаад гэвэл системийн шилжилт мэлжилтийн хувьд баггүй хугацаа өнгөрч байна. Мэдээж бид нар бас бэлэн биш байх шүү. Гэхдээ ихэнх одоо шалтгаан бол төрийн боловсролтой асуудал бүх салбар дээр л зангиддаг байгаа байхгүй. Тэгээд юу байна вөхөр төрөөс тийх ёстой ингэс тодшил төрүүчийн одоо бид нар зөвхөн хар тамхины тухай нөгөө сэтгцэн нөлөөлөх үйлдвэрлэлийн тухай асуудал ингээд ярихад бид нарт яг нэгдсэн ямар ч уялдаа холбоо байхгүй. Салбар бол төрийн сургуулиараа одоо тусдаа доо баримт гаргаад тэрийгээрээ олон улсын байгууллагаас төсөл хөтөлбөр аваад тэрийгээ хэрэгжүүлээ дөнгөө өөрөө гаргаад тэрийг жишээл одоо юу гэдэг яанаас татаж үзээ та нарын юм чи юу болж байна яаж нээж ин харуу үзье гэсэн нэг яг тамтай ажиллагаа аюул долимог байгаа байхгүй. Тэгэхээр яг барилгын одоо энэ салбар дээр ажил олгогч барилгын яам мэржлийн хяналт одоо тэгээд ажил одоо хийж байгаа салбарынхан те эдний хооронд ирнэ одоо тийм үр дүн хэмждэг ч гэдэг юм уу хамтын ажиллагааны ч гэдэг юм уу ийм байнгын ирэх хуудас мод шиг гэдэг юм уу тийм юм байдгүй. Одоо мэргэжлийн хяналтаас яасан гэхээр зэрэг тэр сая хуулинд тусгаж өгсөн олон улсын стандарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо. Одоо энийг бүх аж ахуйн нэгжүүд хэрэгжүүл. Удирдлагын тогтолцоо бүгдгээ бид нар харчлаа шүү дээ. Яам салбар бол одоо дэше хараалсан болтгоо. Тэрийг үл тэрвэртэл уул уурхайн салбарын одоо давааны багш тунгалаг гээд орчуулагч нар энийг бүр орчуулад стандартаар батлуулаад бидэрт маяг билээ өгсөн. Одоо бид нар тэрийг хараад ажиллахад удирдлага одоо гурвалжин байх уу? Тэгшхэн байх уу? Доороос хин хинийгээ удирдах юм. Бүх юм заагаад өгсөн. Яг олон улсын стандарт. Одоо энэ манад Монголд ажиллаж байгаа олон улсын байгууллагууд бүх тэрийг мөрдөж байна. Тэгэл өнөөдөр ослог ажиллаж байна. Ерөөсөө менежмент гэж бид нар ярьдаг тийм ээ удирдлагын тогтолцоо. Тэрлэл бид нар одоо яг системтэй явмаар үнэлгийг хэлэхэд. За энэ оюун засгийн инженерийн хэлж байгаатай санал нэг юм л да. Ерөнхийдөө бол аж ахуйн нэгж байгууллагын энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалтын асуудал зайлшгүй хөндөгдөх хэрэгтэй ярих хэрэгтэй. Энэ дээр бол аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө маш анхаарах хэрэгтэй, сайн багтаа байх хэрэгтэй тийм ээ. Бие биенийгээ харилцан ойлгуулцдаг байх хэрэгтэй. Бие биендээ шаардлага тавьдаг байх хэрэгтэй, хариуцлага тоочдог байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бол энэ барилгын салбар дахь энэ осол эндэгдлийг бууруулах, аж ахуйн нэгж байгууллага дээр хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал сайжруулахад юу хэрэгтэй вэ гэхээр байгууллагын дотоод хяналт гэдэг юм маш хэрэгтэй. Энэ дотоод хяналт гэдэг чинь өөрөө л тэр сахилга хариуцлагын асуудал тийм ээ. Тэр бүгдийг багтаагаад байгаа юм. Тэгэхээр энэ аж ахуйн нэгж байгууллагууд бол байгууллага дээр одоо хэрэгжих энэ дотоод хяналтыг бас зайлшгүй сайжруулах шаардлагатай.
За хоёрдугаар бас хүндэж байгаа асуудал бол энэ сургалтын асуудал юм. Өнөөдөр бол одоо юу гэх нэг 7 хоногийн л одоо манай дээр бол мэрэгжлийн төр сургалтын төвүүд их биш үү? Одоо яг хөдөлмөрийн нөгөө хавж 68. хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар одоо сургалт хийх зөвшөөрөлт аж ахуйн нэгжүүд нэлээд өгнө. Тэгэхээр энэ аж ахуйн энэ одоо сургалтын төвүүд бол 7-аас 14 хоног тийм ээ. За одоо нэг сар. За яг тэрнээс дэш хугацаатаас байгаль хагас жил бүтэн жил гэдэг. Тэгэхээр өнөөдөр ганцхан сарын дотор яваад үздсэн тийм сургалтын төвд төгсөөд тэр хүн одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх асуудлыг бүрэн одоо мэдэж чадахгүй. Тэр сургалтын төвийн өөрийнх нь материалыг бааз юу юм. Өнөөдөр бол зүгээр танхимд суулгачаад одоо хуулийн байдаг, дүрмийн байдаг гэж ярихаасаа илүүгээр одоо яг энэ ажлын байран дээр нь яг барилгын талбай дээр нь тийм ээ очиж тэр одоо юуг сургалтыг хийдэг. Яг тэр амьдрал дээр тэрийг зааж өгдөг ч гэдэм үү те. Түрүүний таны хэлснээр одоо хүн хэлхээс наашгүй гэдэг шиг. Тийм материалыг баацтай, тийм одоо сургалтын төвүүд, тийм сургалтын төв нь одоо тэр үйл ажиллагаа эрхэлдэг байх шаардлагатай шүү дээ. Тэгэх юм бол одоо хүмүүс илүү одоо юм мэднэ те сурч авна. Тийм. Тэгэхээр ийм асуудлууд дээр бас анхаарах хэрэгтэй. Ер нь бол төрийн бас байгууллага одоо мэрэгжлийн хяналт энэ төрийн захиргааны байгууллага тий энэ төр бол тодорхой хэмжээнд хамтарч ажиллаж байгаа. Мэдээж энэ асуудлыг одоо сайжруулах талаар бас хамтарч ажиллаж ажиллах юм үйл ажиллагаа бол байнга л явж байгаа шүү дээ. Ер нь оюун цэцгийн сэрээ хэлж байгаа шиг бас мэдээллийн эргэх холбоо ер нь зөвхөн барилгын ийм салбар дээр ч биш ер нь ямар ч салбарт мэдээллийн эргэх холбоо тийм ээ тэрний түргэн шуурхай байдал энэ төр зайлшгүй одоо шаардлагатай зайлшгүй анхаарал татах юм л асуудал. За баярлалаа. Тэгээд одоо хэсэг хугацааны зар сурталчилгааны дараа ишчүүдэд үзэгчдийн яриаг сонсъё. Улс төрт утсан хүмүүс улиг уртлаа идлээ уулаа ичгнүүргүй хоёр нүүртнүүд илчирч муудлаа засагт бүглээ хугацаанд дууссан хүнсний ногоо шиг хөгцөрж муудсан үнрээ ханхлуулсаар сандал ширээнээс савж чадахгүй салгалж чичсэн хуучин дарганараа залхааж гүйцсэн амлалтаан орхиод зайгаан тавих болоогүй юм уу? Ард түмэн та нарт итгэхээ болсоо. Гайч Монгол хөдөлгөөн харж жагсаалтад орсон хүмүүсийг сонгохгүй. За тэгэхээр Монголын залуучууд бол тань бич хөндлөлтөд хамт зохион байгуулалт хэрэгжүүлж байгаа харж жагсаалт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт барилгын одоо салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлаас шалтгаалж хүний амь ирсэж байгаа асуудлаар одоо мэрэгжлийн хүмүүс зөвлөх инженерүүдийг орж бид нар ярилцж байгаа. Тэгэхээр студид зочдыг оролцогчдыг авъя. За энэ утас тасарлаа. Сая сургалтын төвтэй холбоотой юм ярьлаа шүү дээ. Одоо жишээлбэл за энэ юуны дээр авъя тэхүү. Байна уу? Байна. Сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу? Та харж гисалт нэвтрүүлэгт олгож байна. За энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэг юм хийх энэ зөвшөөрлөснөөс юм асуугаад тий. За. Өшин коучийн мартин мэдгэжсэн 3 энэ үе шатны даварчлагын тул боловсронгуй юм байдгүй. За. Танд өөр асуулт байна уу? Тэгнээс гадна энэ хувь хүний хариуцлагын талаар энэ хуулийн дүрм яаж заасан байдгийг ажлын хөгжлөөр юу яасан даах гэж байна. Ер нь бодож яхад хариуцлага дүүрсэн. Тэгэхэд монголчууд өөрсдөө маш их шинэвгүй байдаг байхгүй юу? За. За. Тэгэхээр энэ удаагийн
Тийм учраас энэ хувь хүний даалтыг ер нь яаж хуулийн тусгаж яаж энэ хувь хүний энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг ер нь сайжруулах одоо хуулийн мэдлийг. За ойлголоо. Танд өөр асуулт байна уу? Тэгээд энэ мэрэгжлийн хяналтын байгууллагын зайлшгүй нар яг яг талбай дээр очиж шалгалт шүүлэг хийж явахдаа ер нь жоохон дутуу төлөмөг байгаа харагдах юм. За. Яг мэрэгжлийн одоо жишээлбэл одоо энэ байцаа зөв яг мэрэгжлийн өмнө үү гэж асуумаар байна. За. За асуулт. За баярлалаа. За энэ хүний асуултанд хариулъя. Байлгүй яах вэ хувь хүний? Иргэн хүн өөрөө хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай Монгол Улсын хуулинд иргэн хүн бас үүрэгтэй. Эрхтэй. Та аюул ослолтой ажилд тийм ээ хажуучийн хүн аюул ослолтой ажил хийж хахад та тасан зогсоох үүрэгтэй. Та өөрөө аюул ослолтой ажил хийх ёсгүй. Энэ хуулинд бол яг юм байгаа тийм. Хуулинд бүр байгаа. Согтууруулах хундаа хэрэгэлсэн, хулгай хийж явахдаа осолдсон. Бүр заалтанд байгаа шүү. Хуулиа унш гэж хэлмээр байна. Ирэх нь бол та мэдсээр энэ аюул ослолтой ажилд яагаад өргөжлөл хийгээд байгаа юм? Шууд зогсох ёстой өөр ажиллаа. Ирэх нь. Таны нөхцөл танд л ерөөсөө итгэлгүй төрүүл та ажил олгогчтой мэдэгд. Байдээ мэдэгд. Ажил олгогч руу чиглэсэн биш. Ажил олгогч нь өөрөө таал бизнес хийх гэж байгаа. Таны бизнест олон хүн дэмжиж тусал танд ашиг өгөх гэж байгаа юм чинь ажил олгогч руу чиглэлгүй яа тий. Над руу чиглэлсэн шүү дээ. Би тэрийг өөрөө удирдлага зохион байгуулалтаар тэр олон улсын систем байг гэхэд Монголд энэ чинь удирдлагын тогтолцоо байж шүү дээ. Тэр нөгөө нэг юу 3 үе шатны заавар 3 үе шатны зааварчилгаа байгаа. Хуулиндаа хэвээрээ байгаа. Анхан шатны заавар, урьдчилан зааварлага, анхан шатны зааварлага, давтан зааварлага байж байгаа. Тэрний чинь номыг яасан шаардлагатай бол надтай уцаар холбогдоод заавар зөвлөгөө ав би энэний чинь талаар бүр ном гаргацсан байгаа. За мэргэжлийн хэлтүүд шаасаа. Тэгэхээр сая тэр талбай дээр за хин шалдаг бол бид нэр хяналтын уцаар хийж байгаа тийм ээ. Тэр хяналтын уцсан дээр бол хөдөлмөрийн одоо аюулгүй байдлын хяналт шалгалтын асуудал бол маш дэлгэрэнгүй байдаг. Тийм хуулийн зүйл заалт тий тэр бүгдийн хэрэгжилтийг бол бид нэр тэр хяналтын уцаар хийж байгаа. Тэгэхээр ажилтан ер нь ямар юутай дандаа ажилтан руу ерөнхийдөө чиглэсэн байна. Ажил олгогч руу чиглэсэн байна. Ажилтан өөрөө ямар их үүрэгтэй вэ гэж юм те. Тэгэхээр энэ дээр бол бас яг хуулиараа ажилтан өөрийгөө бол өөрөө бусдыг одоо тийм аюулгүй ажил одоо ажиллах тэр аюул осолд одоо учруулахгүй байх тийм үүрэгтэй. Ажил олгогчоос одоо тавьж байгаа тэр боловсруулсан тэр дүрм журм энтрийг одоо ягшлт биелүүлэх үүрэгтэй. Ингээд хуулийн дээр бол ер нь ажилтны бас хүлээх эрх үүрэг энтрийг бол маш сайн тусгаж ингэж өгсөн. Би өөрөө бол хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч. Тийм хөдөлмөрийн хяналтын тийм. За студ нарийн төшөөлж байна уу? Даасгүй. За. Юу? Даасгүй шууд нэвтрэл толгоц байна уушлаа. За энэ утсаар бас зар авдаг учраас зар орчиж байгаа шүү. Ер нь одоо барилгаас одоо барилга ослтроос ингээд ослын тал дуртууд амнаас нь одоо хохирсон гэрлийн тал авсан юм дээр ажил олгогчд ер нь хичнээн хэмжээний хариуцлага үрдэг. Одоо жишээлбэл тийм жишээ одоо яг танаас асуух зөв жишээл хууль муулийн талаас та энд бас нэг хариулаараа одоо нэг үзэгч аваад ирэх болов үү? Байна уу? Та харж ихсэл нэвтрүүлэгт олгож байна. Сайн байна уу? Орой минь дээ. Би нэг юм асуусан. За. Энэ хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн чиглэлээр суралцсан байхгүй. За. Тэгээд Монголд бол яг энэ чиглэлээр хууль тогтоомж зааварчлага янз бүрийн нэвтрээд юм байна л дээ. За. Энэ хэрэгжтэндээ хяналт тавих хөрөөсөө тийм механизм байдаг юм уу? Яамнаас ямар арга хэмжээ авдаг юм бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилчдын карьер жоохон өндөр байх хэрэгтэй шиг.
компани удирдлага, аж ахуй нэгжлийн удирдлагууд ингээд их асуудал өгч өөрсдөө ажиллахгүй бол энэ чирээс тэр хабын ажилтан бол одоо өөрийн бодцоос аяшгүй гүйцэтгэх бас их шилтэй юм шаарддаг байна. Таны асуулт ямар асуулт байгаа вэ? Түүнээс хууль янз бүрийн тэр би нэг асуулт зүгээр асуух гэсэн байна. За. Энэ хабын карьер одоо хариуцлага байна. Хаб их мэдл тэр төсөв гэдэг юмыг одоо энэ юунд компани ажил нэгж тохиолдолд яаж ойлгох вэ гэдэг юм бол энийг одоо гэсэн ойлгохгүй яваад идэх байхгүй. За. Үний өмнөөс л одоо аргал юм гооч хаалгах гэдэг. За ойлголоо, баярлалаа. Энэтэй болоод асуулах тийм. За энэ мэдээж хэрэг манай нэг хабэл асууж ах шиг байна тийм ээ. За юу гэж хэлэх вэ гэхээр хатуухан л хэлмээр байна. Эхлээд өөрийгөө зас. Унш, судал. Тэгээд хүнтэй харилцах харилцаан дээр алдчихна та. Ажил олгогч хүн шттэ. Гэхдээ тань дээр өнөөдөр хүн өглөө. Та 72 сая төгрөг. Одоо тийм болцсон шүү дээ. Зүгээр нэг сарын дундад цалин сая төгрөг гэхэд 72 сарын дундад цалин шууд өгнө. Даатгал өгнө. Тэр хүний ар гэрд гомдлого. Тэгээд та ял авна. Энийг хүсгүй ажил олгогч. Өөдөө хуулиар бариад суучих тэр хүн. Эхлээ хуулиа ойлго өөрөө. Энэ хүн бол хабын инженер тийм үү? Тий, хабын ажилтан хүн байна. Ажилтан хүн тийм. Карьер бол байгаа. Хуулийн дээр ч заасан байгаа. Захирлын шууд удирдлага. Яагаад болохгүй? Тэр үед хүний нууцад бүх гэрээн дээр, ажлын байрны тодорхойлолтын дээр энэ ийм хабагаар ийм үүр хүлээн, хариуцлага хүлээн гэсэн бүх санал оруулах хэрэгтэй шүү дээ. Наад хүн чи өөрөө. Тэгээ удирдлагын тогтолцоо гэдгийг л яриад байгаа нь энэ. Тэр стандартыг л барьсан. Дараагийн үзэгч болгоцмаараа. Сайн байна уу та? Танд өрөө мэд хүргье. Шууд нэвтрүүлэг мөн үү? Шууд байна. Шууд нэвтрүүлэг. Тийм байна. Миний бол хаатай аваач өөрөө бизнесийг дэмжиж байгаа юм шүү. За танд ямар асуулт байна? Асуулт байлгүй яг хүн Монгол хүн ажиллах гэж ярьдаг. Наа чи хятадыг дэмжиж байгаа юм шүү. Танд асуулт бол та асууж. Би энэ асууж шүү. За. Дэмжиж байгаа юм шүү. Монгол хүн үгүй шанс юм доош орж байгаа. Одоо Монголд яагаад гадагшааг юм явах гээд байгаа юм. Энэ сайн ажиллах болоод явж байгаа нэ. Наадмын агуулгын чинь заавал сугалтанд орж мөнгө төлж орох хэрэгтэй. Ядарч байгаа хүмүүс ихтэй дарамтж байгаа шүү дээ. За, утас тасарчлаа. За яг энэ хүн юу гэж ойлгож байна вэ? Тийм ээ, тэр бизнес гэж. Гэхдээ тэр бизнес чинь би зөвлөхүүлчгээ үзүүлдэг. Ямар ч хүнд би үзүүлнэ. Монгол улсын хэмжээнд тий. Тэрийг бас зөв ойлгох хэрэгтэй. Байна уу? Та шууд интервью болгосон байна. Яа байна. Энэ санал хэлчих юм аа. За. Наад хүн чинь хөдөлмөр юуны талаар ярьж байгаа юм шиг байна. Тий. Энэ одоо цалинмөнгө тавьж чадахгүй ажил олгогч нар гэж байгаа улсууд чинь цалинмөнгө тавихгүй одоо хөлбөмбөөр нь хэдэн цагаар нэггээд болчихж байгаа. Одоо зэрэгтэйг ажиглаж байгаа маш их улсууд байна. Энэ талаар одоо чи та сая хэллээ хуулийн бариас суудсан бүх юм чинь байлээ. Хуулийн биелүүлдэг төр байгаа мó Монголд. Одоо энэ хэдэн сараар цалин гарч үйлдвэрчний холбоо гэдэг одоо Монголын төлөө ард түмний төлөө үйлдвэрч байгаа үйлдвэрчний холбоо гэж юм юу байна? Энэний талаар энэ төрчөө өөрөө ард түмнээ хулигтаад тэгээ одоо Монгол та нар зурагтаар ярихаараа одоо нэг сайхан юм яриад бүх юм чи хуулиар мөрдөгдөд та манай Монголын төлөвлөгөөнөөр одоо хуулиар биелүүлж байгаа төр гэж үнэндээ харагдахгүй шүү дээ. Танд асуулт байгаа юу? Энийг л хэлчихээ түүнээс өшөө асуугаад байгаа юм байхгүй. Бид ингэж бодлоо энэ юм яриад зурагтаар одоо та нар айгүй сонин юу яваад. Бодлоо ард түмний одоо юу ингэж хуурч төр юу хууль байгаа гэж. Хуулийн биелүүлдэг төр байхгүй шүү дээ. За. За, иргэд бохомдолтой, иргэд бол бохомдолтой байна. Үнийг хэлэхэд яагаад хууль хэрэгжүүлдэг байхгүй. Энэ хүний зөвлөлтөө. Тэгэхдээ хууль л барина бид нар шүү яах юм. Хаан чандахад хууль л барина шүү. Бид нарыг амаар хэлээд явахгүй шүү. Бид нар яаж хуулиа явах вэ гэхээр хууль зөрчижээвэл ажил олгочоо бид нар мэргэжлийн хамтад бүр бичиг өгөөд өгчтээ. Хабын инженер өөрөө эрх мэдэл нь хүрэхгүй байх гэж шүү. Хүрэхгүй байхад төрийн бос байгууллагада яаманда мэргэжлийн хамтад өгдөг шүү. За, үзэгчийг авъя. Байна уу, сайн байна уу? Та шууд нэвтрүүлэг болгосон байна.
За энэ шууд өдрүүд юм уу? Тийм байна. За би нэг юм хэлчихсэн. За. Энэ барилгын салбарыг чинь шүү дээ. Энэ олигархууд буюу үндэсний барилгын салбарын төрөөс мөнгөцсөн геологчин улгайчууд мөнгө хааш нь их арга олохгүй барилгын салбар руу авчиж хийгээд үндэсний барилгын салбарыг унагцсан байхгүй. Тэгээд барилгын салбар унаглаад бүх юм дагаад унтцээ. За, зөвчөө санал байна юм аа. За, ер нь бол иргэд бол нэлээд бохимдолтой. Яг тэр бид энэ харж гсалтыг гаргах үйл явцын дунд ерөөсөө иргэдийн бол өөр амьсгал юу байна вөхөр төрийн үйл ажиллагаа бас одоо уялдаа холбоо мó ийм байгаа талаар иргэдээс бас нэлээд үл санал ирдэг юм аа. За, байна уу? Шууд нэвтрүүлэг болгоцсон байна. Тэмээ. Сайн байна. Энэ хабич дээр нэмэрхээ. За. Энэ ажил олгогч гэж одоо дахиж штэ. Хабич ажил ажил захин явж захирлын одоо шүүгээ нэгтгэх хинждэг боломжийг бол гаргаж өгөхгүй штэ. Хангамаа асуудаг. Асуулт уу? Я Канадад ч маадтай. За. Захирлаасаа салаа авч захирлаа яаж хянах юм бэ гэсэн утга байна. Амьдрал яг л юм байгаа. Өнөөдөр энд бухимдж байгаа хгүй улсууд гаргалгаа гаргах. Өөрөөс нь цалин авчаад өөрийн мотоо явж яах гэвэл тэгэл ажлаа харилцаан дээр л байгаа хэвээрээ. Тий, яг л энэ харилцаан дээр хэвээрээ байж байгаа. Энд бол биднэрт гацсан дээ. Яагаад бус тусууд нь хийж болоод байхад бид болохгүй. Бид болохгүй байна. За нэг үзэгчийн санал. Байна уу? Та шууд нэвтрүүлэг болгоцсон байна. Байна уу? Шууд нэвтрүүлэг болгоцсон байна. Наад нэвтрүүлэг байх дундаас нь л үзэхэд наадцаа хабын сургалт явуулдаг хүн яриад байгаа юм уу? Хабын яг мэрэгчлэн үнэн яриад байгаа юм уу? Эсвэл хөдөлмөр юу олох хүн яваад ажил олох хүн яриад юм уу? Хүн яриад надад гэдэг хүн чинь. Энэ Монгол Улсын зөвлөх инженер хүн байна. Юуны инженер ээ? Зөвлөх инженер хүн байгаа маань. Юуны инженер ээ? Хабын яг мэрэгжлийн хүн байгаа маань. Гэтэ сургалт явуулдаг юм шиг байна те. Танд ямар асуулт байна? Уг надад яг асуулт ийм л үстэй. Би хүмүүсийн саналыг сонсоод ерөнхийдөө болж ирсэн юм баггүй. Тэр хабын сургалтыг бол одоо би өөрөө уул уурхаа эрхэлдэг хүн. Тэр хабын сургалтыг ингээд бол өргөн хэмжээгээр болсон хөдөө орон нутагт бол явуулсан. Наад сургалт чи өөрөө ирсэн хүндээ ирсэн хүүхгүй. Наадах чинь нэг хабын одоо юу яадаг хаб хариуцсан хүн. Тэрнийг одоо нэг компани захирал нэг тийм хүмүүст явуулаад байгаа байхгүй. Гэтэл яг наад сургалтыг яг тэр ажилчдад явуулмаар байгаа байхгүй юу? Ажил хийх хүмүүс явуулах хэрэгтэй. Тэр хүмүүс тэрээс нэг бүртгэн тэр хурд өгсөж ярина болохоос биш зүгээр нэг хэдэн хүнээс мөнгө аваад тэгээд зүгээр нэг тийм сургалт явуулаад тэд нар ч өөрснөө тэгтээ дөрөнгө ажил олох хүмүүс байна, инженер хүмүүс байна, дээд болон сургалтын тэд нар ч тодорхой хэмжээний өөрийнх нь нэг юу байгаа ш дараа нь байгаа ш тэгээд ингүүл ингэ тэгвэл тийм гэсэн. Тэр хүмүүс яг мэрэгжлийн нарийн мэрэгжлийн заахан зүйл ах. Гэхдээ тэр наад ажилттай юмаа сайн зааж өгөө. Юу тэгээд хэлчихэ. Тэгээ хууль тогтоомж нэг сүрхий яриад манайх бол Монгол улсын сайн хуультай орн байхгүй шүү дээ. Хамгийн гол нь хууль хэрэгжүүлдэг процедур нь өөрөө байхгүй байгаа шүү дээ. Одоо нэг тийм юм бол дандаа шал худлаа тийм. Тэгээ энд бол тийм сайхан дүрм ном яриад байгаа. Тэнгээс байгаад тах хэрэг үлрөөсөн баг. Зүгээр амьдрал дээр л практик дээр яг ямар ахтай яг ингэдэг тийм л юм аа. Та ярьсан дээр багт би бол тэгэж бодож байна. За. За хоёрлаа. Ер нь бол Монголын залуучдын холбооны их хуралдаад би одоо энэ нэвтрүүлгийн талаар бас үзэгчдийн холбооны хооронд та бүхний ус мэдээлэл хангаж үзье. Монголын залуучдын холбооноос хуралдаад өнгөрсөн 25 жил бол Монголын амьдрал нөхцөл байдал бол маш хүнд байгаа. Ер нь ойрын хугацаанд огцон өөрчлөлт хийхгүй бол Монголд ямар биш хулгайны үргэлжлсэн гэж үзэж байгаа. Ер нь залуучууд бол. Яг энэтэй холбоотой ингээд үзэгчдийн санал бол дандаа энэ тал руу ингэж явж байгаа. Тэгвэл бид энэ өнгөрсөн хугацаанд байсан улс төрчдийг хийсэн үйл явдлаар нь ангилаад харж гсалтанд орсон хүмүүс сонгохгүй, цаан гсалтанд орсон хүмүүсийг сонгуульд дэмжинэ гэсэн. Үнцгийн парадигм гаргаад улс төрийн одоо нэг том акц болж байгаа. Тэгээ энэ хүрээнд одоо хар үйл явдлууд
ингэж гарнаа. За одоо жишээлбэл энэ хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой жишээл барилгын сайдаар ажилласан ямар хүмүүс үүдийн яадаг гэдгийг те. Тэр ажиллаж байгаа хугацаанд ямар бүтээл санаачлал яасан хийсэн гэх мэтэр ингээд бүгдийг нь одоо дэнслэх ийм боломжийг одоо сонгогчдод олгоноос ийм бодолтой хийж байгаа ажил. За дараагийн үзэгч маань алгацсан байна. Байна уу? Сайн байна уу? Шууд нэвтрүүлэг болгосон байна. Байна уу? Байна. Та шууд яраарай. Байна уу? Байна. Та шууд яар. Зургатаас яг холдоод шууд ярьчих. Энэ хууль тогтоомч бол дээдлийнхаа ус төр нь үйлчлэггүй доотлогоо ус үйлчлэх юм гэж бодсон шүү дээ. За. За энэ бас техникийн юм дараадах шүү. Байна уу? Сайн байна уу? Та шууд нэвтрүүлэг оруулаа. За. Нэвтрүүлгийн хугацаа маань бас жоохон богино үлдсэн байгаа. Байна уу? Та шууд нэвтрүүлэг оруулаа. Сайн байна. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За, баярлалаа. Өмнөх нэвтрүүлэгтээ үзсэн. За. Тэгээд таалагдсан. Ерөнхийдөө одоо яг энэ нийгэм тулгамдаад байгаа асуудлуудыг хүндж ярьж байгаа. Бид нэр бас мэдэхгүй нуус сайн нүдэн дээл биш юмнуудыг ил гаргаж харуулж бас өгж байгаа нэвтрүүлэг гэж ойлгож байгаа. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг бол үзээд нэлээд бас оновчтой зөв зөвлөгөөнүүд өгж юм гэж үзэж байна. За. Тэгээд энэ хууль нь хэрэг байгаа гацсан хуулиуд нь байна. Ажиллаг одоо мэрэгчлэнүүд нь байна. Тухайн ажлыг хариуцж байгаа хүмүүс нь байна. Тэгээ хаана очих вэ? Ямар нэг асуудал тохиолдоход хаана очиж яаж асуудлаа шийдвэрлэх үү гэдэг дээр хүмүүс бас сайн мэддэггүй учраас нэлээд бурхандаад байгаа юм шиг надад санагдлаа л да. Тэгэхээр яг хөө зүгээр нэвтрүүлгээ сайн үзээд энэ ярьж байгаа хүмүүсийнхаа юм сайн сонсоод тэгээ энэ зөвлөх инженерийн усыг аваад ч юм уу яг энэ чиглэлээр зөвлөгөө өгдөг энэ байгууллагууд дээр нь очиж уулзаад асуудлуудаа шийдээд явах аргадамаа даалгавар зүгээр юм болов уу гэж бодлоо л доо. За баярлалаа. Танд асуулт байгаа юу? Асуулт алгаад дэмжиж гэнэ болж гэнэ л гэж таны нэвтрүүлгийг таалагдж гэнэ л гэж хэлсэн. За баярлалаа танд. За үзэгчд бол асуултгүй бол өгч байна. Байна уу? Та шууд нэвтрүүлэг боловлоо. Гэхгүй. Байна уу? Байна. Та шууд нэвтрүүлэг боловлоо. Сайн байна уу? Сайн байна уу та? Хамт энэ орой өдөр минь хүргэе та бүхэнд. За, баярлалаа. Тийм учраас одоо энэ яагаад дандаа энэ хулгай физик дандаа байгийн муухай юм ярьдээ бэ? Манай хүмүүс их сайхан байгаа штэ ер нь. Энэ жагсаалууд бид би сэлэг аймгаас ярьж байна дэтгэр юм байна. За. Чарта гэдэг юм байна. Энэ хартагсан дээр мэдээ татдаг байна. За. Тэвэж танд муухай юм ярьж байна. За. Энэ шинжлэх ухааны мэдээ маш их таалагддаг байна. За. За ийм үсэн бид нар яг дэтгэрээ усуудад энэ магнаас яг таван зүйлтэй хойтой энэ өөр хүүхдэдээ сайхан эрүүл мэндийн сайхан явахын тулд бид нар энэ хамт ихсэн зөөжөөтэй хүүхдүүд гэдэг бид нар бодож байна да. За хичээх баярлалаа танд. Энэ мөчөө тандаа улаан цэгийг ерөө цээж чадахгүй. За. Баярлалаа. За баярлалаа гэж. За бид бүхэн бас нэвтрүүлгийн фоныг харж байгаа хэ. Хар жагсаалтанд орсон хүнийг сонгохгүй. Цагаан жагсаалтанд орсон хүмүүсийг бол бид нар сонгоно гэсэн өрөөтэй байгаа. Юу гэхээр
одоо яг Монголын нийгэм тулгамдаад байгаа асуудал бол төр засагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа яг эзэндээ газардаа иргэндээ тус тоглох тэр цагийг наашлаасаа л гэж залуучууд өдр хүсэж байгаа. За ингээд нэвтрүүлгээ базаад хөдөлмөрийн аюулгүй байдлаар одоо хавар цаг ирж байна. Иргэдээ залуучуудаа хөдөлмөр хийж байгаа ажил олгогчдоо тий анхааруулж хэлэх зүйлээ яриад нэвтрүүлгээ өндөрлөх. За тэгээ саяны ард түмнийхээ бухимдлыг сонсож байгаа ажил олгогч нар маань тийм ээ эцсийн эцэстийн хариуцлага гэдэг бол ажил олгогч дээр л буух ёстой. Тэр хүн л бизнесээ хийж тэр хүмүүсийг ажилуулж байгаа. Тэгээ тэр хүний амаар тоглож л одоо бүтээн байгуулалт басмооргүй байна. Бид нар ярьдаг. Тэгтээ хууль нь сая үзэгчд хэллээ. Тэр хууль дэшээ хэрэгждэг юм уу? Ажил олгогчид одоо осол гаргачаад хэрэгждэг юм уу гэж. За хэрэгждэг үедээ хэрэгждэг, хэрэгждэггүй үедээ хэрэгждэггүй. Яг үнэ. Ийм. За зүгээр нэг жишээ татъя. 2015 онд үйлдвэрлэлийн ослыг судалсан чинь төрийн байгууллагад 15 ослог болсон гэж. Энэ юу хэлж байна? Гэхдээ төрийн байгууллагад одоо багш, сургууль, мургуул, яам, тамгын газар хабын ажилтан инженер гэж байдгүй. Одоо хуулиар бий болгох гэсэн байгаа харин. За тэгээ энэ юунаас болсон гэдэг ихэнх нь хальтрагаанаас. Нөгөө бодлого зангиддаг газар чинь өөрөө ослог гаргацсан байна. Тэгээд тэр ажил олгогч нар маань төрийн байгууллагын тэр дарга нар маань хариуцлага хүлээсэн үү? Хүлээгээгүй л шүү дээ. Тэр яг нөгөө үйлдвэрлэлийн ослын мөнгөний наактын нөгөө л тухайн үедээ тэгэл тэрийг хариуцж исэн хин албан тушаалтан дээд ахлах юм байдгийг тэрний цалингаар арга хэмжээ авсан. Тийм судалгаа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг энэ улсуудын бухимдж байгааг бол буруутах арга байхгүй. Үнэхээр тэгээд хүн хардгаас юурсан байхгүй. Энэ хүн одоо сургалтын байгууллагатай юм уу таашаа өөрийгөө л дэмжиж. Сургалтын байгууллага бол сайн муу зөндөө байгаа. Гэхдээ сургалтанд хариуцлага хүлээ гэдгийг чинь би өөрөө хуулинд оруулсан ш. Сургалтын байгууллага хариуцлага хүлээдэг. Бүр тийм заалт байгаа ш. Ажлын хяналтын хаварт бэлдээд ямар маш товчонд хаялаач. Тэгээ одоо тэгэхээр бас барилгын ажил эхлэх төгсөж байна тийм ээ. Хаврын өдрөл эхэлж байна. Барилгын ажил эхлэх төгсөж байна. Тэгэхээр би энэ барилгын салбарт барилга угсралтын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг юу хэлэх гэж байна вэ гэхээр одоо бол хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн асуудал дээр одоо онцгой анхаарч энэ урьдчилан сэргийлэх тийм ээ ажлаа одоо тасралтгүй аюулгүй одоо өргөжлүүлэх ажиллах энэ одоо нөхцлөө одоо бүрдүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хүмүүсээ сургах тийм ээ ийм одоо үйл ажиллагаан дээр онцгой анхаарч ял гэсэн ийм анхааруулах санамж хэлбэр юм да. Тийм үү. За ингээд Монголын залуучдын холбоо TM телевизтэй хамтран бэлтгэж байгаа харж ихсалт нэвтрүүлгийн 2 дугаар дугаар өндөрлж байна. Өнөөдөр бид нар хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан хүний амнаас хогж байгаа тухай асуудал. Тэрнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ яах вэ? Хаврын цаг ирж байна. Бид энэс яаж гарах вэ гэдэг асуудлаар ярьж байгаа. За энэ нэвтрүүлгийн төлөв зорилго бол нөхцөл байдлыг иргэдэд ойлгуулах, үнэхээр нөхцөл байдал ийм байгаа тохиолдолд бид нар шийдвэр гаргагчдаа, улс төрчдөө хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг асуудлуудыг ярих гэж байгаа. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгээр бид нар бонд болон түүний иргэн тойрсон асуудлуудаар иргэдийн одоо хамгийн өндөр авсан саналаар иргэн уулзгуулна. За та бүхэн харж ихсалт улгаач хүн Монгол сонинг Монголын залуучдын холбооноос аваараа онлайн хуулбар нь MyFCG-ийн сайт дээр би за энэ 208 үйл явдалтай холбоотой 14 ус утсаар өөртөө саналыг ирүүлээрэ. Тэгээд Монголын төр цэвэр ариун байгаасаа гэсэн уриалгаар энэ удаагийн нэвтрүүлгийг өндөрлөө. Дараа уулзтлаа. Баярлалаа. Манай урилга хүлээн авсан ирхэн та бүхэндээ ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа үзэгч. Улс төрт утсан хүмүүс үлэг болтлоо идлээ уулаа ичгнүүргүй хоёр нүүртнүүд илтэрч муудлаа засагтан үлээ хугацаанд дууссан хүнсний ногоо шиг хөгцөрж муудсан өнрөө ханхлуулсаар сандал ширээнээс савч чадахгүй садгалж чичсэн хуучин дарганараа залхааж гүйцсэн амлалтаан орхиод зайгаан тавих болоогүй юм уу? Ард түмэн таанахт итгэхээ болсоо. Гайч Монгол хөдөлгөөн харж ихсэлтэд орсон хүмүүсийг сонгохгүй.